Yeah, 100. Sounds so funny when I can keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company goes, I feel like 3,000 energies is down the low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Сайн байцгаана уу. Тэгээд та бүхэндээ шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Мэдээж хэрэг даваа гарыг өгсөн байна Андраа. Тий. NBA Talk та бүхэнд хүргэж байна. 24 дугаар болсон байна. Чи сайн уу? Сайн ахыгаа сансан шүү. Сансан байна уу? Чи нэг 7 хоног лаваа нэг сар юм да. За бүгдэнд нь орой мэндийг хүргэе. Тэгээд яа нар өнөөдөр ямар сонир байна. Та өөрөө нам хараад. Яаж цагалтай байна уу бид нар? Амар аз жаргалтай байх нэг намайг хараад бүгдээ. За бандсан хүн. Юу би нэвтрүүлэг хиймээр болох уу? За хэлээ. Тэгэд би бас танад нөгөө ивент гişтээс хэлмээр байл дээ. Нэвтрүүлгийн платформ ивент гэгч үндэсний дээдлийг аль босны ап Токиогоо тоглолт university зөвхөн Токиогоос тавхан хараарай. За мөн Power-д байгаа платформ ивент гэгч тэгээд Sportus цоошин өнгөтөртэйгөөс иргэншсэн байгаа. За мөн PC Mall гэдэг платформ ивент гэгч байгаа. Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийг аль босны хэрэгтэй урьдчилгааг үзээгээр зөвхөн PC Mall-оос тавхан аваарай гэдгийг хэлмээр байна. За тэгээд өнөөдөр бүх спонсорудаас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Би ямар өнөөдөртөө яг энийгээд энэ анарын бас амыг асуух гэж өнөөдөрс хамгийн ихний нэг бас тоглолтоос эхлэе гэж бодож байгаа. Sixers бүгдээр бүрэн бүтээр ирсэн байгаа анараа. Ямар хідэн тоглолтыг харсан уу чи энэ үзсэн үү? Үзсэн шүү. Амыг ч асуумаар байна. Сайн бил шүү дээ. Сайн бил. Хөөе энэс сайн байх баха. Эндээс эхлэе гэж бодож байна. За Хорсод тоглосон тоглолтоос тийм ээ. За ямар ч Пол Жорж 25 тоглолт бандуусныхаа дараа эргээд ирсэн бүр амар их хүчтэй ирж байгаа шүү Пол Жорж. Сайн багийн эсрэг ирлээ тий. Энэний өмнөх тоглолтын дээр Ирнэ гэж хэлсэн байна. эргэж ирсэн шүү дээ. Тэгээд Макси Үбрээр тоглоогүй, Эмбид Пол Жоржээр тоглоо хожигдсан. Тий. За одоо ингээ бүр мөчүүл ирсэн байсан л да. Гэхдээ яг 150 он авч үзүүлсэн. Чикагогийн эсрэг. За одоо ингээд яг бүгдээр ирчлээ тий. Энэ дээр бүгд ирсэн. Өвгөр өвлөрсөн багс тий. Үбрээр энэ дээр ирсэн. Анараас асуулт сунаа. Анараа яг одоогийн одоо ингээд Sixers-ийг юу гэж бодож байгаа гэдэг асуултыг бодохгүй асууж байгаа. Макси. За тэгээд зөвхөн талбай дээр байгааг нь харахад л амар хүчтэй харагдчих тий. Бүрэн бүрэлдэхүүнээр тоглох юм бол Sixers аюултай л да. Бэлтгэл гимтлэхгүй бол Sixers аюултай л да. Манай хур чадвар маш олон талтай байна тий. Хамгаалалт байна. Ер нь тий шин залуу тоглогч байна юм аа. Энэ бас гоё шийдэх юм. Стой шийддэг. Бараг. Тэгээ энэ жил бол NBA Talk-ын зүгээс гэсэн хоорондцыг плей-офф тарахыг хүсэж байгаа тийм үстэй. Фүү хин бэ? Фүү. Өөрийнхөө үндсэн шийдэлт юм. Шүтдэг, шүтүүлдэг тоглогч байгаа байдаас. Тийм. Брэндон Миллер чинь Пол Жорж. Kobe White. Пол Жорж айдлна. А тийм ээ. Тийм. Kobe White. Йоо. Яа, энэ амар байсан. Пүү. Энэ бас амар. Фүү. Унагаа гайц. Гимтлээс ирсэн тоглогч. Гэхдээ Пол Жорж одоо 25 тоглолт амарна гэдэг чинь одоо хэдэн сар бэлтгэхгүй зөвхөн бэлтгэлээ амарна гэсэн үг үстэй. Санийх үгрэлтэй. Гэхдээ ер нь үгрээс харсан та ер нь тэгэхээр Шилтэй. Тэ. яаж ч утсан байгаа л үү дээ. Аба. Зөрүүлээд болж. Йоо. Баянда. Хооронд бол сайн баг. Энэ жил бол одоо сайн багт орно үстэй. Сайн байгаа сайн. Ялангуяа онгоцноос хойш сайн. Удирлыг л муу хөтөлцөд болохоос одоо 5 дугаар юм явж явах боломжтой. Тийм хооронд сайн баг шүү дээ. Удирлын ихэнд гинтлийн асуудлууд байсан. Эхнээсээ бүтэн багаараа тоглоагүй л дээ орноц. Бүтэн багаараа тоглосон бол өдөд нэрээ 4-4-4-өөр л өрсөлдөөнд явж байгаа боломжтой л юм гахалтай удирлал нь болж шүү. Тийм. За Андраа Sixers-ийг харсан баг те. Sixers-ийн талаар нэг юм яриач би чамаас асууя гэж. Одоо Байерли Sixers 7-д байгаа. За тэгээ Atlanta Hawks, Toronto Raptors-ыг дээр нь байгаа байхгүй. Яг энэ гурван багийн
Хоёр нь яг плей-оффтоо ороод нэг нь плей-ин руу унах юм эрсдэлтэй байгаа байхгүй. Чиний хувьд тайлбар хийж бодож байна. Миний За бэлт гэмтэлгүй Sixers чи одоо шууд контент гэж харж чадж байна. Энэс хэлэх шүү дээ. би яаж Филиг контендер гэж харж чадахгүй. За. Яагаад гэвэл бидний багийн гимтэл бэлтлийг үнэхээр таашгүй байдаг болохоор контендер авах боломжгүй л гэж бодчих. Чи энэ жил жинхэнэ ерөн Sixers-ийг ерөн жоо намч гэж бодсон юм шиг байна. Үгүй яг бодит байгаа байдал нь тийм байхгүй. Эсвэргээрээ яг хөө зүгээр одоо ингээ энэ гурван багийг харахаар Атланта Хawks, Торонто хоёрын аль нь плей-ин руу унах боломжтой. Фили плей-ин руу унахгүй плей-офф руу орох боломж байгаа. Угаасаа тийх гэж л яг одоо яг бүгдээрээ гимтэлээсээ эргэж ирээд ингээд бүтэн багийг тоглоод эхэлчихлээ л дээ. Яг улирлын 82 тоглолт бол угаасаа маш чанга бид нар мэднэ. Ямар ч амралтгүй бүтэн жил. Тэгэхэд бол одоо яг нэг настай тоглогч нарт бол одоо саяны 25 тоглолтын одоо нэгсэнтэй бандуусан чинь амралт штэ чинь тийм үстэй. Яг нөгөө талаар бол тэр хүнд бол гоё амралт болчихж штэ. Цалин мөнгөн дээр л юу Цалингүй амралт. Цалингууд амралт болохоос чи бэлтгэлгээд бусд нь амраад багт. Пол Жоржийн хувьд бол энэ бол маш сайн мэд байх те одоо багтаа яхад нь бол яг ингээд энэ формоор эргэж ивэл бидээс хардаж тийм хоёр тоглолтын үзлээ. Чикаго дэх тоглолтын дээр яаж тоглосон юм сайн сардаа. Тэгэхээр яг нэг хуучны бас Пол Жоржос харагдаж байна уу энэс дээр. Тэгээ нөгөө өөрөө ч хэлсэн байсан те би ингээд одоо нэгсэндээ бүдүүлэг алдаа гаргацсан те тэр нь ингээд манай багийн амжилтанд би одоо багтаа хэрэгтэй зүйл хийж явах хэрэгтэй байтал ингээд багийнхаа амжилтанд сөргөөр нөлөөлөх зүйлс хийсэн учраас одоо энэ хариуцлага айгуу сайн өөрөө ухамсарлаад тэгээд энэ 25 тоглолтын шийтгэлээ дуусгасны дараагаас одоо өөрийгөө бүрэнд ажилланаа. Тэгээ энэ хугацаанд би өөртөө одоо тохиолдсон байсан тэр менталийн асуудал те тэр бүх зүйлүүдтэйгээ айгуу сайн ажилласан. За өөрийн яг энийгээ дагаад өөрийн гэсэн бэлтгэлийг гэсэндээ сайн хангасан байгаа нь ингээд хоёр тоглолтоос харагдж байгаа юм болов гэж бодож байна. Тэгээд Пол Жорж бол мэдээж одоо ветеран тоглогч гэсэндээ бэлтгэлийн асуудалтай тоглогч гэсэндээ одоо түүний уур чадвар бол мэдээж суперстар хэмжээний клач ийм одоо байрлал дээр гэсэндээ хоёр тал тоглогч те одоо хамгаалалт тал дээр ч давтгалын тал дээр ч гэсэн. Тэгэхээр өөрөө яг ийм сайн формтой орж ирж байгаа нь Филигийн хувьд айгүй сайн л мэдээ болов гэж би харж байна. Тэгээд би бол контендер руу ер нь төгчлөөл гэж хараад шүү дээ. Төгчлөө. Тий, төгчлөөл гэж хараад. Яг Чимээгүй хүн шиг байжгаад ер нь нэг эвгүй баг яг плей-оффын үеэр буцаад бүрдчихэд л гэж харсан. одоо нэг 10 тоглолт дутуу байна тийм үү? 10 тоглолт. Тэгэхээр энэ 10 тоглолт дутуу байхад яг бэлтгэл гимтэлгүй орж ирж байгаа нь бол яаж ч гэсэн Sixers бол маш сайн. Сайн тал. Тулгаан яг мэдээж яг дэмжигч гараа өөдрөөр харах л та. Чиний хувьд ер нь 36 гэдэг чинь. 75 тоглолт тоглолцсон юм шүү дээ. 7 тоглолт. 7 тоглолт. зарим Ер нь багууд угаасаа зарим баг нь 9 тоглолттой баг байна. Одоо бүгд 10-аас доош орсон байгаа хаа. Ер нь бүгд 7-оос 9 тоглолт байгаа юм. За тэгэхээр яг ийм үед байх ирж байгаа мэдээж сайн мэдээ. Гэтэ чиний хувьд одоо яг яавал дахиад за мэдээж хамгийн ихний зорилго бол Sixers гэдэг нь плей-оффтоо плей-ин руу унахгүй плей-оффт орох нь бол номер 1 зорилго баг. Энэс хэлэх баг тийм үү? Үлдсэн тоглолтуудаа хожвол зорилго бол 5 дугаар ойрол зүтгэж байгаа л да. 5 дугаар ойроор гарчвал одоо эхний штад авчвал 2 дугаар штандаа нэг Бостонос ч хол явдаг ч юм уу те. Детройттой таарах магадaltaй болоод төвчж байгаа байхгүй. Тэгжиж ер нь зүгээр бүсийн финал руу явах зорилт нь арай боддоор болох учиртай л гэж хараад байгаа. Тэгээд би бол эхний штандаа зүгээр Кливлендтэй тааруул таарчихаг л гэж одоо Бостон, Нью-Йорк энтертэй таарж ахаар зөв хамгаа гарахгүй. Тэгэхээр яг хав 5 төвчж байгаа Торонто, Атлантагаас азар 1-1 хожигдлын зөрүүтэй аваад байна л да. Тэгээд энэ улирал дуусахад бол үлдсэн тоглолтуудад хожиход ер нь 5-аар гарах боломжтой. Өөрсдөөс нь жишээ болохоор энэ нөхцөл байдал дээр ирсэн байгаа. Тэгээд зүгээр яг контендер гэж хэлэх нь цаашаа одоо бусад багуудыг бодвол яг энэ багаараа хангалттай удаан тоглосонгүй. Энэ гурав өнгөрсөн улирал хангалттай олон тоглоогүй. Энэ улирал хангалттай олон тоглосонгүй. Гэхдээ талбайд давуу талтай гарч байгаа 4 багт нэг апсет гарна гэвэл тэр нь чиглэлтэй байж болно. Тэр нь бол Атланта Торонто бодвол яг энэ статикаар танаас юм асуу гэж бодож байна. За багийн их гурвууд нь гуруула 26 29 тийм үү? Тэгэхээр нийтдээ багийн одоо 80-аад оног баг энэ гурав авч байна тийм ээ. Тэгэхээр яг энэ зөв стат байна уу? Эсвэл хитгэн оног авчихсан гэж тооцох анараа эсвэл энэ маш зөв стат уу? Энэ зөв стат шүү дээ. Яг тэгвэл бид нар бодох хэвээр Пол Жорж, Эмбид байхгүй олон тоглолт үндсэн. За тэгээд Макси бас хэдэн тоглолт гимтлэнс оролцоогүй нөгөө тоглогчд маш сайн тоглосон шүү дээ. Тэгэхээр тэднэрт одоо бүр амархан болчихгүй. Тэд нар яг хийхстэй урд үргүүдэл гүйцэтгэн. Тэгэхээр тэднээс одоо ямар нэгэн бидний 20 оноо өнөөдөр 20 30 оноо авахсан дарамт байхгүй. Тэр өөрөө өөрсдөө ажлыг хийж явж болохоор ер нь бол энэ гураас гаднах тоглогчд нь маш сайн үүргээ гүйцэтгэж энэ үлрэлийг одоо плей-офф бага үлдэх боломжийг гаргаж ирсэн үлцэдэн тамирчид нь байхгүй. Тэр тамирчид үргэлжлүүлээд юмаа хийн харин ч энэ баг улам
хүчтэй болоод ороод ирсэн бол гэж харж байна. Мэдээж бид нар яагаад контендер гэж ярихгүй байгаа юм бэ гэхээр бид нар яг Embiid-ийг яг хэдэн үедээ байгаа мэдэхгүй байгаа. Тэ? Яг одоо ингээд ахаад ингээд хоёр тоглолт back to back-ийн одоо жишээ нь хоёр тоглолтын үнжих ч юм уу иймэрхүү байдал харагдах нь яах нь гэл бас бидний мэдгүй зүйлүүд аяг их байгаад байна л да. Та гуруулстай гуруулаад ерөнхийдөө бол ер нь контентер төвшөнд арай бочихгүй гэж гуруулаасаа хэллээ шүү дээ. Та гурвынаас. Тэгэхээр яг гүйцэтгэж өгөхгүй юм. Яг мэдээж энэ бэлээ сая хэллээ энэ багаараа гуруулаа бас бүрийн одоо бүрэлдэхүүнээр тоглож амжаагүй байгаа. Саяас стат харахад 8 6 гэж шүү дээ, тий. Тэгэхээр ч бас ингээл эдгэр чи яг гуруула бүртчүүл амар юм биш үү гэдэг статистик харагдахгүй байгаа юм л да. Тэгээ одоо үлдсэн магадгүй 7 тоглолтод 7-0 6-1 ч юм уу тий. Иймэрхүү тохиолдол байгаад энэ гурийн стат нь яг одоо энэ ойролцоо байгаад тий. Одоо ройл нь ч гэсэндээ одоо ройл бол максийн нэг байгаад шүү дээ. Тий. Эмбид бол тухайн тоглолтоос шалтгаалж юм байна. Пол Жорж бол одоо 3 дахь ройл дээрээ илүү одоо хамгаалдаг тал. Хуваар ямар байгаа гэж асуусан байна. Үлдсэн тоглолтууд хуваар ер нь дажгүй гоё. Цэжэр мэдэхгүй шүү ингээд. Ер нь сүүлийн хуваарыг хасаагүй гэж. Хараа да. Би харин Ямар багуудад байгаа тэрнээс шууд шалтгаална шүү дээ. Тийм. Одоо бид дараагийн тоглолтыг үзэх гээд байна л да. Тэгээд хаях гадаага багтаа таарах нь уу? Байрлалын төлөө алдчихад баг нь уу? бас ч гэж учиртай юм уу гэхээр бас учиргүй ч юм уу. Заавал одоо Вашингтонтой юм байна. За тэр ч яхав. За тэгээ Миннесотатой юм байна. Сайн баг. Эдвардс байхгүй. Эдвардс энэ дээр баг ирчих واخ. Бэлгэлдээ гараад эхэлсэн байгаа. Тэгээд Детройттой юм байна. За сайн баг. Спурстэй юм байна. Хөөе. юм байна. Хураа. Сүүлийн хоёр нь бол Индиана Милвокитой юм байна. За наа чи Энэ бол яг хуу 50-50 амжилттай. Гүйгүй юу чи гайгүй бас биш. Айгу бас биш байна. Дараалсан дөрөв Нөгөө дээшээ гарахад бол хэцүү байхгүй юу? Яг дөрвийнхөө хоёрыг аваад тийм тэгвэл нэг 5 6. Одоо бид нар ягаад хэлсэн би сая дөрөв асуултыг нөгөө цаанараас хоёр ямар байна гэж хэлсэн гэсэн шүү дээ. Хоорондоо одоо шинэ одоо яг энэ саяны болсон 3 хоёр ихэр дээр харлаа шүү дээ. Одоо бид үзүүлэх чинь 3 тоглолтын. Өнгөрсөн нь яалтчгүй дорн төвсгийнхаа 3 сайн багтаа тоглосон. Тийм. Эндээс одоо яг Sixers-тэй тоглоод хожигдоод за одоо Boston-д тоглосон тоглолтыг бид нар одоо үзнэ. Нью-Йоркийг бол очсон тийм. Тийм. Тэгэхээр 3 яг энэ сайн багтаа энэ ч хоорондоо бас чанга хуваар дээрэс нь юу нөхгүй. За ер нь сайн багтаа ямар чансаагаа бас ямар хуу юм бэ гэдэг өөрсдөөс харах нэг том боломж тийм үү? Тэгээ Boston-д тоглосон тоглолтод Jaylen Brown болон Derek White байхаа шүү дээ. Тэгээд Jason Tatum энэ тоглолтод ер нь нэг 20 оноо 20 хүрэхгүй оноо эсвэл нэг 20 оноо аваадсан бол харин энэ тоглолтод сайн тоглосон доо. Яг хөө тэгээ хоорондоо гэх юм бол завс яг залуу баг нь мэдэгдэж байна. Дээрэс нь сайн багуудтай бол арай болоогүй гэдэг бол одоо хань юу харж байгаа бах тийм ээ бас давхар тийм. Тэгээ ихчэд юу хэрэгтэй вэ гэдэг бас бодох бах тийм үү. Цалингийн төсвийн багт байгаа. Ямар тоглолтыг нэмж авчих хэрэгтэй гэдгээ тийм шууд харж байгаа. За энэ жилдээ бол яг бид зүгээр гой хоорондцыг бас гарч ирээд бас гой тоглолт үзүүлэх болов тийм. Сонирхолтой гой тоглолтууд үзэх болов гэсэн л тийм үлэлтэй байгаа шүү дээ. Яг сайн тоглогчид нар авчрахын тулд бид нэр өрсөлдөж чадсан шүү. Дээрээс нь бидний одоо нөгөө чиглэл те нөгөө хожи гэсэн чиглэлтэй явж байгаа шүү гэдгээ бат чаруулах хэрэгтэй л байна л да. Яг Нью-Йорктой тоглолтыг үзсэн. Нью-Йорк бүр мөлтүүрээр тоглосон шүү дээ. Нью-Йоркт бол үнэхээр сайн тоглосон. Одоо хоцсон. Тэр энэ багт бас нөгөө потенциал бол байна те. Энэ тоглолтын статистик харахаар Boston Celtics бүтэн 48 тоглолцоод багаараа ерөөсөө 5 бөмбөг алдалт хийсэн байна. Эсвэргээрээ Charlotte 11 удаа бөмбөг алдаад 42 удаа 3 оноо шийдэл гүйцэтгээд 12-ыг хийсэн байгаа байхгүй. Boston илүү бага шидэд өндөр хувьтай 3 оноо шийдсэн. Тэгэхээр Charlotte-ийн угаасаа одоо бүтэн удирлийнх нь 10 барилах юм бол 3 онооны шидэлтэн дээр айгүй их тулгуурсан. Тэгэхээр энэ шидэлтийн хувь бага байгаа үедээ ер нь бол Charlotte өөрсдөө хожих магадлал багасдаг. Яг л төвийн байрлал дээр яг үндэ нэг тийм бутаалбод нэг найдвартай оноо авдаг тийм төвөнд болгож байхгүй. Жохон сул тал малчаад байна л да. Юу бүгдээс юу Бостон мэдээж Тэйтмэрэд бол аягүй аюултай баг болсон. Тэгээд дээрэс нь Оксидэд тоглосон тоглолтыг ч бид харсан тийм ээ. Тэгээд тоглолтыг бас Бостон холигдсон. Тэр Окси Кавс гэх те. Одоо энэ тоглолтод нь сайн хоёр баг байна шүү дээ. Тийм. Контендер төвшөнд байгаа хоёр баг байна те. Тэгээд хоёр тоглолтод яг энэ хоёр хамтдаа тоглохдоо бол 7-2 гэсэн амжилттай. Энэ бол бас нэг юм хэлээд байгаа стат шүү тийм. Jason Tatum-ийн одоо энэ үеийн тоглолтыг харахад бид нар Jason Tatum-ыг ирэхээс өмнө за playmaker тэр урд Derek White, Pritchard хоёроос өөр backcourt нэр нэмэлт хүн байхгүй байна гэж ярьжсэн бол Jason Tatum одоо яг өнөөдөр хүртэл тоглолтонд илүү тэр playmaker талаас олон тал тоглолтыг харуулдаг байгаа. Ганцхан оноо авалтан дээр
Тэгээд хандуулаагүй тий. хамгаалтын самбар тий. Хамгаалтын Самбараа маш сайн авч байгаа. Плеймейкинг хийж байгаа. Тэгээд шаардлагатай үед оноо авчиж байна. Тэгэхээр нөгөө нэг хэдүүл ярьсан шүү дээ. Бертлээсээ ирчээд нөгөө оноо руу биш тий. Өөрийн багтаа хэрэгтэй нөгөө багийн болоод исэн юмыг нэг хийвдэхгүйгээр багт хэрэгтэй юмнуудыг хийгээд уусаа тий. Тэгээд өнөөдөр чухал лидер байх үедээ яаж лидер байгаад хожих вэ гэдгээс харуулчлаа л та. Одоо багууд бол дорн тусын багууд бүгдээр энэ Бостон гоц цогтно юм шүү дээ. Эхэлж байна. Тий. Бостон гоц цогтсон дээр. Одоо бид нар ингээ харж багийн тоглолт маш сайн байгаа юм байна. Багаараа 5 удаа бөмбөг алт хийсэн байна. Тэгээд Джейлен Брауныг байхгүй үед ч гэдэг юм ингээд 1-2 тоглож байгаа байхгүй үед нэгийгээ маш сайн орос нөхөж тоглоод байгаа. Причердыг ялангуяа онцлох хэвээр сэлгэнээс тэр гараанаас тэр маш өндөр хэмжээнд тоглож чадаад байна л да. Амар шүү дээ. Сая 5 бүтэн тоглолтод 5 үзчих юмраа. Бас амар шиг үзүүлдэг шүү дээ. Сая нэг үед 13 бөмбөг алт хийжлээ шүү дээ. Өнөөдөр нэг тоглолт үзэхэд. Нэг нэг үед 13 бөмбөг алт хийжлээ. Тэгсэн бүтэн 5 гэдэг чинь баг амар төгс тоглолцоод байна л да тий. За юу бид нар нөгөө сая Хорнцыг ярьсан. Тэгээ Хорнц бол ядчгүй энэ жилийн руки залууг Кнепл тий. Энэ залуу. Тэгээд энэ залуу ядчгүй нөгөө үнэхээр бас мундаг шидэгч гэдэг. Альбис сур батллаа гэж бодож. Яг бол 73 тоглолтод оролцохдоо 256 удаа 3-аас хийсэн. 74 тоглолт юм байна тий. 74 тий. Тийм байна. 257 удаа 3-аас оруулсан. шидэлтийн хувийг хараараа 3 оны шидэлт. Ийм өндөр хөвтэй шидэлт. 3.8% шидэж байна. Одоо энд байгаа хүмүүс дундаас баг хамгийн өндөр хөвтэй байгаа юм шүү дээ. Энэ жил ер нь ингээд тэргүүлж гинөө тий. Рукигийн шагналыг Нөгөө нөгөө 3-аас шидэлтийн юу гэж 3 шидэлт бол ойлгомжтой. ойлгомжтой. Тасарсан. Тэгээ ард нь Рукиг Ламела бас авах байлгүй дээ. Энэ ер нь тий. Тэгээд хамгийн дээд нь 250-аар 340 кори шиг шидэж байна гэсэн үг шүү дээ. Энэ бол ер нь одоо юугаараа бүтэн тоглосон кориг үлрэл шиг шидэж гэсэн үг байхгүй юу? тэгээ коригч бүр амар л та. Байх уу. Ер нь дунд чинь нэг юм байгаа. Тийм. Одоо түн жил Өдөрт болох юм. Өдөрт ингэ шиддэг нэг тэрэн дээр л байна гэсэн үг. Яг нөгөө тасарцууд нь 300 доллар явчихна л да тий. Ер нь 400 төглөө. 401 удаа 388 хэд үлээ 400 Нэг 400 хүрсэн. нэг удаа 404 мөр байсан. нэг 400 удаа тэр нь 350 330 гэж юм шиг. 400 гэж чи одоо ингээд 73 тоглолтод ихэнх тоглооны орлого нь 3 шиддэг хүний хувьд 250 байдаг шүү дээ. Тэгэхээр коригийнхныг үлрэл 400 байсан гэж чинь ер нь нэг айгуу шиддэг хүний нугалцсан байсан байгаа хэрэг тэр үл. Одоо ихэд 8 тоглолт гээд бид нар бодох юм бол 8 тоглолтын чинь дунд чинь 4.1-тэй байгаа хаа. Хийж байгаа юм. Хийж байгаа. Тийм. Тий 4.3-аас 4 байгаа. За 3 тий. За 4-гээ тооцоход дахиад нэг бас байж шүү дээ. 20 эдэн шидэлт. 300 ч юм шүү. 300 төгчнө. Төгч юм тий. Тэгэхээр бол энэ бол сайн шүү дээ. За бүгдээ нэгэн кноплик ирсэн юм шинэ тоглогчтойгоо юу гарыг. Рукиний часаа бүгдээ харцгаая тэхөө. Тий. За тийм ээ. Яалтчгүй энэ жил Конкноп лагийн нөгөө бас олон тоглолтч үндсэн тий. Тэмхэн хүмүүс нөлөөлөд байгаа тий. Олон лаг энэ жил Rookie of the Year авъя л гэж бодож исэн баг та юм. хойлонд нь өгөхөд гимгүй юу? Тийм тохиол байгаа юм. Rookie тоглосон. Нэг байна. Rookie нэг хуваалаа. 2 хуваасан баг. 2 хуваасан мэт. Нөгөө хин хоёр авдаг лөө. Грант Хил Джессик Кид хоёр авдаг нэг байгаа тий. Тэрнээс хойш байхгүй. Хад нэг байдаг. Нэрийг сан. Яг өгчөө бас сонирхлоо л тий. Хоёр иж магадгүй нэ ч одоо румейтүүд ийсэн. Статистик хараад бол нэг амар Ядгаа тийм. Ялгаа байхгүй. зөрүүтэй байхгүй байгаа шүү дээ. Тэгээд 3 онооны шидэлтийг тэргүүлж ийн бага плей-офф плейний байранд оруулаад ирсэн байна гэж. Лагийн ганц унж байгаа шилтгаан тэр баг нь нөгөө танк эзэнтэй бас амар холбоотой байх тий. Тэр ч нэг л зүгээр айгүй олон тоглолт үндсэн гэдгээр л байгаа. Тийм л. Тэс рукид бол тэр нөө баг хаана явж байгаа нь бол хамаагүй Нэг чухал байх. Бүр хамаагүй ш. Ингэдэгс бусдно. За бус тоглогчдыг юу гэж бодож байна? За VJ Эжком бол тэгэл 3 дугаар ариг бол үнэхээр баталгаатай энэ бүтээлэрж ингээ авч явлаа шүү дээ. Драфтын 3 шиг л тий. Драфтын 3 шиг тэгэл авч явлаа шүү дээ. Юу нэг явж байна. Нэг хоёрлоо ч орсон үе байгаа шүү. Ер байгаа маа. 3-аас доош унсангүй. Тий. Тийм 3. Яаж ч 3 дугаар сонголт юм байна. Гэтэ Дилн Харпер 2 шүү дээ. Гэтэ одоо ингээ харах нь SBL-д 5 руу ягаа унчуу гэлсэн. Азар Брэндон Миллертэй байлаа шаарлаад. Тэг бол магадгүй Кнеплиг арлгасаад SBL-ийг 4-өөр авчих боломжтой байсан шүү дээ. Тэгсэн чинь 4-өөр Кнеплиг авсан. Тэгээ тухайн үед нь бол Бэйлиг унчлаа гэсэн. Бэйли бол 5 дээр сонгогдсон чанар нь харагдаж байна. Гэтэ би зүгээр ятаанаас нэг юм асууя. Мэдээ нэг Кнеплиг ирсэн юм чи. Ер нь Кнеплиг 4 сонголтоор авахд яг ийм их амжилт үзүүлнэ гэж бодож байсан. Төсөөлт юм байгаагүй хаа.
Би тэгж бодохгүй байна. Яг тэгж Яг ингээ rookie of the year дээр байгаагүй ба. байгаагүй шүү. Энэ бол ер нь барыг хүн болгоны тамд байгаагүй шүү надад. Юу яг ер нь Cooper Flag-ыг давна гэж бодохгүй. Гэхдээ ингэж аим шидэ гэж бас бодсон уу? Гэхдээ Ингэж 200 одоо 300 төгсөн 3 шидэлтийг юм бол байхгүй шүү. ямар ч тийм хүлээлт бол нэг хайртай үнэхээр байгаагүй л гэхдээ одоо Duke-ийг сурвал Cooper-тай хамт хэрвээ тоглосон тоглолтууд хайлайтуудыг үзсэн бол тэгэхээр ухаантай болох шүү. freshman буюу нэгдүгээр курсын оюутан орж ирэл амар өндөр нүлээтэй яг оюутандаа тоглосон бохоо. Тэгжиж одоо зүгээр энгийн хүн шиг метр 90 идтэл нэг цагаан залуу байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө драфтын өндөр орж ирэхэд хүн болгон гайхчих واخхой. Энд чинь ихийн ороод ирвэ гэсэн тийм. Тэгэхээр ихэнхдээ Duke-ээс орж иж байгаа юм цагаан метр 90-тэй тоглогч нар ихэнх нь фейлдээ дуустдаг шүү дээ. Ер нь тийм. Тэгэхээр хүмүүсээс тэгж бодож Яг бас дээрээс нь ингэж харж байна. Charlotte Hornets гэдэг баг өөрөө айгу зөгчлөө. Гарааны байрлал тийм үү? Гарааны одоо юу? Дээрээс нь тэр боломж одоо нөгөө залуу тоглогчтойгоо нийлж байгаа ч гэдэг юм тийм үстэй. Маш олон юм байгаа хэл та. Тэгээ минут нь хангалттай олддог ч гэдэг юм уу? Бөмбөгийн их мэдл олддог ч гэдэг юм уу? Дасалжуулагч маш олон юм болох. Тэрнтэй санал нэг байна. Lamelo Ball-ын гэмтэл бэрхшээлийг нэг тоглоогүй ч гэсэн айгүй их том нөлөөг үзүүлсэн баг. Тийм. Тэгэл яг бүх юм нэг юу руу ороод энэ тоглогчийн багийнхан хүлээн зөвшөөрөөд ингээд багийнхаа нэг хэсэг болгоо те. Гол тоглогчдын нэг нь болчихлоо шүү дээ. Нөгөөд яг 21 настай тий. Тасаа яг нэгээр ах байгаа тань л та. Flag age competition-ээс. Нөгөөд яг Cooper Flag талаас харах юм бол одоо улирал эхлэгчсэн нөгөө Dallas Mavericks-ийн бүрэлдэхүүн биш үү? Тэрэн дээр хэрвээ Cooper Flag тоглосон бол гэдэг чинь бас арай өөр байх гэсэн л байна. Тэгээ улирал эхлэхэд Cooper Flag rookie of the year гэж бодохын аргагүй л одоо тийм бактери байсан шүү дээ. За бүгдээрээ дараагийн бас юу тоглолтыг үзье. New York Knicks OKC. За энэ тоглолт. OKC-ийн талбай. Нүүдо. Knicks-тэй зүмрээд дараа ярина тийм ээ. Knicks тэрхэн бий. Knicks юу ямхуу байгаа сүүл рүүгээ тий. Jade. Би бол Knicks-ийг энэ хамгийн ойлгомжгүй багуудын тоонд би Knicks-ийг оруулах гэж тохиолдоо. Ойлгомжгүй. Тий, заримдаа ингэж маш сайн багуудыг ямар ч судалгаа очиж байна. Ямар ч судалгаа очиж. Заримдаа яг тий тоглолт нь яг юусоо тэгээд байхгүй болчихдог. Ерөөс ингэ нэг орон гарна. Ер нь айгуу сайн багч юм шиг. Айгуу тийм юу багч юм шиг ингэж хоёр талд тоглож чаддаг тийм. зөв яг хоо контентруудын дунд ч юм шиг. Контентрын дундч Контентер гэж яригддаг багуудын дунд ч байна. Доод хэсэг юм шиг. Тийм, ороод нь юм. Тэдний хамгийн доотлын багч бол болдгоо. Контентер байгаад байдаг. Тэгээд муу гэхээр гэж болохгүй нь яг л байнгын плей-оффтой шалгараал картур үлчтэй ч одоо эхний штат авдаг ч юм уу тий ингээд яваад байгаа байхгүй. Бид нар энэ жил муу баг чидэж ярьж болохгүй байгаа. Дээрээс нь чи капи авраг болчихлоо. Чи зөндөө юм ярьж болох үү тий. Энэ багийн талаар сайн багуудыг үнэхээр сайн олждаг. Тэгсэн мөртөөс яг үнэхээр яг тэр сайн байгаад байна үхээр аврагуугээ харж ихээр тэр хожигдоод байдаг. Яг одоо зүгээр би бол ингээд дорн бүсээс Бостон хожиж магадгүй ганц баг нь угаасаа Knicks гэж хараад байна. Бусдын угаасаа барахгүй байх гэдэг. Knicks-ийн нөгөө угаасаа матчапд таарад идэг Бостонтой. Тэгээд одоо Mitch Robinson чинь плей-офф эхлэхээр бас л гинт мангацраал хийдэг шээ. Сайн байл. 7-8 дугтуган самбар аваад хэлдэг шүү дээ. Тэр нь эсрэг багт аягүй төвхтэй байдаг л та. Магадгүй Mitch Robinson яг плей-оффын сурал дээр Кетагаас илүү тоглолцохыг үүсэхгүй. Тэнгууд Карлентын тааван сул Николо Вучевичийг л өргөж болно. Карлентын тааван бусдад л бадаа ингээд сул юм шиг боловч Вучевич өөрөө бас тийм хүчтэй тоглогч биш байгаа гэдэг шүү дээ. Тэгээ ингээд матчапд нь харахаар нөгөө нэг Микал Бриджес, Жош Харт, Ануноби 3 чинь яг Браун Тейтум 2 дээр свичэн дээр таарад айгүй боломжтой хамгаалцдаг. Санжаавал Микал Бриджес тэр хождог цуврал дээр те нэг Браунаас бөмбөгийг булаадаг, Тейтумаас хаалт идэг. Лөө Брауныг хаагаад Тейтумаас тасалчдаг ч лөө. Тэгж хоёр цуврал хоёр доорт хождог, мождог. Ингээд бодохоор бас айгүй эвгүй байхгүй Бостонд. Тэгээ би ингээ одоо 3 дугаар байранд яваад байгаад нь бас баяртай байгаа. Плей-оффт ингээ хоорондоо таараасаа гэж хүсэж байгаа. Энэ хоёр багийн хооронд бол гал гарах бах. Аль хоёр багийн Knicks Boston хоёрыг л байна шүү дээ. Яг 6 мургаа 7 молоогоор гарч байгаа энэ хоёрт таарах багуудаас харахад бол хожиж байгаа баг харж чадахгүй байна яг үнэндээ. Тэгэхээр энэ хоёр ураар гарчвал ер нь 2 дугаар шатнд таарах магадлал нь маш өндөр баг.
Тэгээ би таарчаасаа л гэж байна. Детройт ямар ч KD эзгүүд хожоод ингээд одоо 4 жилийн зүйтэй болоод эхэлсэнд нь бол баяртай. 1-4-өөр алдахгүй юм шиг байна. Хадгалах юм шиг байна. Одоо 7-8 доллар үлдсэн юм чи тийм үү? Окей. Юугээр бүгд нэг сүүлийн 10 тоглолтыг хэлэх үү? Ямар багуудтай яаж тоглоод байгаа юм те? Гэхдээ нэг 7 дараалал хожлоо энэ төр гэлсэн тэгэл угаасаа хожихоосоор аргагүй багууд лээсэн л байлээ. Тийм шүү дээ. Голдс тэр Индианаг 2 очсон байна. Вашингтон байна. Бруклин дандаа унж байгаа. Тэгээд Нью Орлеанс дандаа ундаг багууд. Яг юунд байгаа багууд гэхээр одоо юунд хожих? Clippers хожигдоод Hornets хожигдоод Oklahoma хожигдсон. Яг 3 танкийг 3 баг л 3 нь хожигдсон баг. Тэгэхээр энэ чинь сайн баг юм уу? Танкийг ганц баг үзсэн Warriors юм шүү. Тэр нь бол хүчээр плейнд байгаа баг шүү. Гэхдээ 3 оноор хоцсон ардаа. Pelicans-ыг 5 оноор хоцсон. Бас зовж чадсан байгаа байхгүй. Одоо Warriors-ыг Яг Warriors ч баг хөнгүүд тоглож байгаа шүү дээ. Нью-Йорк Никс ингээ бүтэн үйлрэлээ ингээ дүгнээ харахаар угаасаа одоо мэрэгчлэнүүдэнд ганцхан шүүмж яваад байгаа шүү дээ. Тэр нь болохоор Брансон дээр хитрхийх бөмбөг удаад байна. Ийм болохоор Нью-Йорк Никс амжилт үзүүлэхгүй гэсэн юм аягүй яригдж байгаа. За тэгээд Брансон дээр үнэхээр бөмбөг удахгүй OG Anunoby, Bridges, Karl Anthony Towns эдгээр сайн тоглосон тоглолтод ерөөс нь Нью-Йорк Никс дандаа хожоод байгаа байхгүй. Хүмүүс шилжсэн тохиолдол. Тэгээд яг өнөөдөр энэ хожигдсан тоглолтын дээр угаасаа Бранснаас бусдын айгу хүлээлтэнд хүрээгүй муу тоглосон байгаа байхгүй. Тэгэхээр сэлгэнээс 10 авсан тоглогч байхгүй. Гарааны нэг 10, 10, 15 гэдэг бүгд нэг 10-аас дэш авсан. Гэхдээ сэлгэнээс хинч тус болоогүй. Тэгэл нөгөө нэг яг бөмбөг нь хаанаа уудаж чинь тэр нь баг Шарлотт биш OKC-д ашигтай болж байгаа байхгүй. OKC эсрэг баг 18 бөмбөг алдаг. Тэгээд хамгаалалтаа гэж хэлсэн баг. 100 дээр бариач гэдэг юм уу те. Тийм болохоор яаж OG Anunoby Bridge сэдрийг довтлохоо энэ илүү идэвхтэй байлгаж энэ балансыг нь олохын гэсэн тийм асуудал плей-офф дээр яригдах гэж бодож байна. Би бол Филиг Нью-Йорктойгоо тараас эхлэх гэж бодож шүү дээ. Болддог бол. Гой тоглолт үзэл Тэр 3-6 шүү дээ. 3-6-аар гаргаад тэгвэл Нью-Йоркийг хийхэл зовхон дээ тий. Филиг хожоод гараад ирлээ дахиад Бостон гэх чинь маш хүнд зам туулж болох. Ер нь тэр хоёр хоорондоо хараад Филиг хоцсон баг чинь гайхах юм байхгүй шүү. Филиг Нью-Йорк уу? Хожиж болно шүү дээ. Фили Нью-Йоркийг Бас хожиж болно шүү дээ. Харин тийм байхгүй юу? Хэрвээ Эмбид үнэхээр за 100% биш мөн 80% та энэ цуврал тоглоход л айгүй хэцүү байхгүй. Хамгийн гол нь талбайн давуу тал гэж байхаа болж тийм байл шүү дээ. Нью-Йоркт чинь Филитэй тоглохоор Харин бүх тал билетийн Нью-Йоркийг авчдаг байл шүү дээ. тэр бол амар хэцүү юм байна. Тэр үгээр хэцүү юм л дээ. Сая харин Монголын плей-офф дээр бас тийм болоодсан нэг. Брансон ингээд хэдийгээр 6.7-нд дамжуулалт дундчилж байгаа ч гэсэн ороод шидэгч нарыгаа яг гой суллаад тэгээ цагийн тааруулаад гарт нөхчдөг холбогч биш яваад байна л да. Ялцвал оноо түүх чиглэлийн тоглогч яваад байна. Тэгэхээр ингээд сэлгэнээс те нэг McBride, Clarkson тэр ороод ирсэн үед бол ашигтай байлгаж чадах нь Брансон муу байгаа. Тэр нь бол Clarkson, McBride байгаа тохиолдолд бол Брансон ялангуяа бүр суучмаар байгаа те. Тэгж харагдаад байна. Ер нь бол одоо заримдаа McBride Брансоныг хамт ашиглаад байдаг байхгүй. Хоёр жижигийг. Яг энэ хоёр дээр тоглох гээд байгаа. Энэ нь холбох гээд байгаа гэдэгтэйг. Гэх мэтчлээ ер нь бол найруулгын асуудал байгаа. Тим дээр ч Alvarado авчирсан л та. McBride байгаад хахад. Alvarado нь болохоор бас найруулга гэхээс илүү хар ажил хийх холбогч байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ дээр playmaking байхгүй юу? Харин тийм. Хоёулаа ер нь бол 1-8 ш тийм хамгаалах чиглэлийн 2-8 болж байгаа. Тэгмээд ингээд жижигдээд байгаа байхгүй. жижигдээд байна. Тэг ингээд бодохоор яг бас яг найруулга дутуул баг байгаа юм л та. Оноо авах чиглэлийн ур чадвар зөндөө байгаа боловч ингээд бөмбөгийг хуваарлах нь биш байна гэж л болоод энэ Брансон. Та юу гэж бодож байна? Гэхдээ би тэр үсэн шүү дээ. Ерөөсөө итгэхээр итгэж болдгоо. Яг тэгээд сая ингээд ингээ юу харлаа шүү дээ. Яг плейнээс дэшөөгөө 3 багта 3 тоглож өгсөн байна. Плейний дооруугаа бүх бага өтсөн байна. Тэгэхээр сайн хүү мүүггүй бид хайд асуусан шүү дээ. Бис ойлгохгүй байгаа байхгүй сайн. Гэхдээ Филитэй тоглолтыг бол хүлээж байна. Үнэхээр тийм биш гэж бодож байна. Гой тоглолт гардаг бол. Нэгдүгээр төргийн айгүй гой тоглолт болно тэр. Тийм үст танаа. Өстой гой тоглолт болно. Гөө Фили тэдэрч гарсан бай тэр ихний талбайн давуу талтайгаа 4 багта дөрвөлөндөө тоглоход гой сурал үзүүлчих. Тэр гой сурал үзэх гэдэг. Хожихгүй байсан. Үдэгтэй долбос өсөлтөд арчилдаг гоё. Ингээд эндээс харагдана. За. Яг байгаад тахгүй. Тэр 7 дагуу баг 6 руу гарахад л тэгэл нөгөө хүсүүлсэн зур болох гээд байгаа байхгүй. Майами баг өөрсдөө унаад өгсөн. Сонь баг тажигтай. Тэгсэн. Орлондо ч ялгаагүй тий. Орлондо яач байна тий. Орлондо бид ихтэй унах гэж юусо бодоогүй шүү дээ. Яагаад ч ихний харж ирсэн шүү дээ өнөөр. Бэн Спойстроо ирч маргалдаа байсан.
Майами ч юм. 83 он авахсангүй гэдэг. Үгүй Дахиад дараа нь баг хожигдсан дараа коучтойгоо муудалцсан шүү дээ. Асуусан чинь яа муудалцсан гээд Адибагаас асуусан чинь плений байрал бид нар пленд тогломооргүй байна гэдэг. Дээшээ гарчих бүрэн боломж аваад тахтанд нь 5 дараалал хожигдсан ч л доо. Тэгээд ганц коуч нэг байсан гэсэн үг. Бэмийн өнцгөөс тухайн үед коуч юм шиг санагдсан байл үү. Өөртөө сайн тоглох хэрэгтэй тоглож нүггүй юм. Өөрөө 83 он аваадсан л та. Гэхдээ би одоо 7 тоглолттойгоо 8 тоглолттойгоо багуудад. Одоо хаад асууя л да. За яг одоо яаж харж байна? Хоорондоо гэдэг Андра хэллээ. Майамиг унах гарч байна уу? Орландо за яг энэ сүүлийн плейний дөрвөөс эсвэл итг Атланта унах юм уу? Ер нь бол Орландо Майами хоёр байраа сольж магадгүй. Миний бодлоо. За би тэр филиг дэшээ гараад Атланта, Торонто хоёр айлын доош унахаар байна гэж харж байна. Унж байгаа нь энийг гэнэ. Плейн рүү Атланта, Торонто. Ийм юм байна. Одоо ингээд яг би энэ дээр дэшээ гараа бэлдээд оруулчихдаг гэж ингэж удаан ярина гэж бодсонгүй. Энэ Торонто, Атланта хоёрын хуваарч гэсэн эвгүй юм байна. Ер нь бол. Фили Ястойн 3 өөрсдөөс нь л талах юм байна. Одоо жишээ нь Атланта 4 сарын хуваар нь гингуутай шүү дээ. Орландоос байрлалын төлөв хэмцэж байгаа амиа тавь шүү дээ. Тэгээ Бруклин л сул байна. Тэгээ Кливлендтэй хоёр Майамитайгаа Нью-Йорктой байгаа хуваартай байгаа байхгүй. Тэнгууд Торонто Raptors-ийн бас 4 сарын хуваарийг харах юм бол Детройттой, Бостонтой, Майамитай хоёр Нью-Йорктой гэ бас ингээд 5 юм. Тэгээ энэ ч яг гайгүй нэг Бруклин, Сакраменто гэсэн хоёр. Шалгалтын хуваар ямар шалгалтын сайн багуудтайгаар тоглож байгаа юм шиг. Шалгалтын хуваарийг нь харах бай уус доош унахгүй. Тэгээ дээшээ 5-6-аар орж чадахгүй. 3 хожсон зөрүүтэй болохоор хэцүү л тийм. Тийм. Нийлээ плейний том тоглолт. Плейндээ тоглох нь бол Үлчинбүг тоглолтонд хожиж боломжтой тийм. За тэгвэл ямар ч гэсэн гэхдээ бас маш өсөлтөнд та нар харсан юм сая 5 дугаагийн байрын багаас хулаад 19 хүртлээ юутай шүү дээ. Хийж гарч иж болохоор тийм. Тэгэхээр амар. Тэгээд сүүлийн тоглолтод хоорондоо бас таарсан. Тийм. Тэгэхээр дорнодын өрсөлдөөн энэ жил яг одоо яг нөө байрлалын өрсөлдөөн бол юунаас илүү байна л та. West-ээс илүү одоо бидний хамгийн сүүлийн өдөр бол өвчлөлтөн байна шүү дээ. Тэгэхээр чи дорнодын гоё байна гэдэг нь ерөөсөө энийг бид хэлээд байгаа. За баярлалаа. Тэгээ бүгд нөгөө скорын дараа бүгд явуулцгаа тэгээд эмбэ тогтоом тоглож залуулсан. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Future of Lifestyle, Toki. Авч сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Түүлийн Токи Пикэмэр таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очихлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикэмэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ, бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Future of Lifestyle, Toki. Авч сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Түүлийн Токи Пикэмэр таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очихлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикэмэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч, Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola.
Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй хийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй хийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Плей авч сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикэмэр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki app-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Picamер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэг сая 200 мянган төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад хатраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За бүгдээ өнөөдөр болсон тоглолтоос эхлэх хөө. Хоёр хэсгээ. Одоо West-ээр жоох явцгаая бүгдээ. Түрүүнд ордоор явсан одоо өрөн дээр. За өнөөдөр Denver талбай дээр өнөөдөр өглөө тоглолт. Өнөөдөр тоглолт. Warriors уулны хөрхий чавс нэг Эхний хагас 13 оноо дээр нь гарч чадсан. 3 хожицсан байсан юм Warriors хөрхий. Өнөөдөр тоглолтод орохдоо. Тэнэр юу? Гүг нийтлээ одоо сая нэг 3 дараалал хожицсан хөрхий юм уу багуудад харсан юм уу? Унжсэн багуудтайгаа таараа тэгээд. Стеф ирчүүл хаах плэнд эвгүй шүү дээ. Ер нь 8-аар гарах баха. Тэгээ таны мөрөөдөл биелэх үү гэдэг. Үксийг бол аргалах гэдэг тийм. Өнгөрсөн жил таарч чадаагүй болохоос. Тэр хинтээ гэрээ хийсэн гэсэн мэдээлэл өсдөж чинь нөгөө Кем Томстой нөгөө юуны байлоо тэр. Биштэй тийм харсан би 3 орсон. Тийм байсан да. Юу Кем Томстой хин гэр танах юм? Юу өдөд тусна нөгөө юуны багаас хасагдсан шүү дээ. хасагдсан шүү дээ. Кем Томс 800 нөгөө 75 мянган долларын юуны гэрээ хийж байгаа гэсэн биштэй мэдээлэл. Өөр шүү дээ юм уу? Тий. Нөгөө өдөр дуустал тийм байсан да. Бас хэрэгтэй шүү дээ. Бонсингс Хөнгүү болчиход байгаа. Яг бол мос мүүдийг одоо үгүйсэл мос мүүдийн нөгөө маш нөгөө бас оноо одоо яг энэ Мос мүүдийн гимплей албаар оруулаагүй тэр одоо шууд амжилтын баг хүртэл харуулахаас татгалцсан тийм л шүү дээ. Эвгүй мухаа. Тэр харагдсан шүү дээ. харагдсан л та. Гэхдээ яг нөгөө мос мүүд чинь энэ багийн чинь бас нэг гараанд гараад дээрээс нь оноо аваад байгаа бас. Яг нэг сайн мэдээ гарсан ямар ч хаглаан амжилттай болоо тэгээд улирлын нээлтийн цугларалт гэхэд төлгөөний дагуу орно гэсэн. Азууч нөгөө юундаа биш үү гэсэн шүү дээ. Ясмасны юу гайгүй гэсэн. энэ бол зөөр өвдөг бүрэн мултарсан харагдсан тий. Тэр зурагнаас бол яг бүрэн мултарсан тохиолдолд бол нөгөө тухайн үеийг тойрсон байгаа бүх юунуудаас ингээ яач тийм байл л да. Аваад уу. Одоо шүрмсүүд нь тасарчтай ярьчтэй. Тэгээ тэр нь хэр ноцтой вэ гэдгээ шалтгаалт юм байл да. Саяас манай Эйпсийн цувралын үеэр манай Сарвал Эрдэнэ мөр бас мултраад тэгээд буцаад оруулсан. Тэгээд харьцангуй нөгөө хагас бүрэн биш шүү. Хагас болторсон байсан учраас шууд тухайн үед нарах хэмжээ аваад оруулсан. Тэгээд долоо тоглолтондоо тэгээд орсон шүү. Тэгээ бүтэн хэрэг молторсон байсан бол тим одоо нөхцөл байдал үүсдэг нэ. Амар. Тэгээд энэ манай ажиллаж исэн гэмтлийн юм шүү дээ. За тэр үед тэгээд 3 дугаар үсгэлээд Эхний хагас
Голд илүү байсан. Тий. 3 дугаар үед Nuggets 40-21 гэсэн раныг хийгээд 3 дугаар үед дээр 30-19 гэх ингээд 3-4 дугаар үед дээр угаасаа сайн баг нийлүүлэхэд ингээд тийш ч юм жамсараа л болох хэрэгтэй. Тий, нөгөө баг нь за одоо тоглож эхлэе даа гэл тэгэл. Тэгээ яг Мүүдийн гэмтэл байна. Тэрнээс өмнө Порзингс ороод ирсэн. Божимский сайн тоглож ийн гэл ингээд энэ баг уг амхандаа хичээгээл яваа. Өнөөдөр Сет Кори бүр орж ирсэн. Тэгэхээр маш бага минуталтай. Тэгэхээр ер нь бас нэг ганц тэгэр ус чаавсан орж ирээл энэ үрхий тийм. Гэхдээ Бажет Кори. Бажет Кори. Тэмэг Кори юм. Мухай. Нэгийг харахад гоё харагдаад. Оо, Кори биш дээ. Цаа хэллээ юу. Өөр ирж ирээ. Гэхдээ юугаар карьерийнхаа сүүлийн баг насаа хоо энэ. Гэхдээ юугаар хамгийн өндөр штэ. Нөгөө хувь гэдэг штэ. Хуваараа нөгөө 3 шидэлтийн нөгөө цөөхөн шидэд хийсэн хуваараа бүх цаг үе нэгт баг шүү. Сет Кори. Нөгөө юуныхаа хуваараа нэгт баг шүү. Оновчтой болгосноор тий. Оновчтой болгосноор. Өнд хамгийн өндөр үлдэж шийдэж гэсэн үг штэ. За тэгээ Николай Йокич өнөөдөр бас нэг шинэ рекорд. Өнөөдөр биш. Өнөөдөр эцээлээ. Энэ өмнөх тоглолт тий. За баярлалаа би. Өнөөдөр трипл дабл гүйцэтгэж чадаагүй шүү дээ. 2 самбар 2 ассист татсан байсан. Ийм амар статистик 20 одоо 28 он 13 самбар 11 оновчтой дамжуул. Энэ бүр амар үстэй. Амар. Энэ MVP-ийн тоо үстэй. MVP цаашаа таа шүү дээ. 20-15 байж боломгүй тоо үстэй. Ер нь байсан биз дээ тий. Тий. 20-15 17 дуу гүйцэтгсэн түүхэнд бүх цаг үед нэг. Бүгд чи нөгөө амьдралдаа хүмүүс нэг хийдэг юм гэсэн 17 хийсэн мэт ч үгс үг тий. Энэ чи нэг хийгээл па гэдэг зүйл үстэй ер нь. Тэгсэн чи 17 удаа гэж. Тэгээ барыг дундчлах гэдэг. Энэ одоо MVP-ийн тоо байгаа. Үгүй бүр ойлгомжтой MVP-ийн тоо. Үгүй түүхэн дүү бүр тийм. Westbrook-ийн чинь болохоор 3 үлрэл гүйцэтгснийхаа нэг үлрэл нь 30 оноотой трипл дабл санагдаад байна. Тэр нь бас онцлог л доо. Тэр нь Вашингтонд байсан нь. Үгүй. Вашингтон 20 оноо. OKC-д Эмбид гэнэ. Яг чинь байрал нь юу вэ те? Ямар байрал хэлээ тоглож вэ? Westbrook-ийн ч гэсэн байрал нь холбогч шүү дээ. Тэгээд самбар гэдээ бодлоо. Тий. Тэгээд efficiency-гээ бодвол угаасаа яг ч илүү илүү. Тэр efficiency чинь бүр бүх цаг үед яригдахаар амар түүхэнд тий. Түүхэнд яригдах. Тэгэхээр яалтчлаа тий. За тэгээд угаасаа Дэнүр бол угаасаа ажиллаа хийж байгаа. Бүх тоглогчдын дээрээс бас нэг. Гэхдээ Дэнүрт нэг маш муу статистик үзүүлэлт байна. Клач мөчөд энэ үлрэлд 2.14 билүү. 2.12 гэсэн шүү. Хүн амар статистик. Тоглолтын төгсгөлд алдчихад байна гэсэн үг ойрхон орж ирэх юм бол. Дэнүр шүү дээ. Ер нь бол хамгийн их эргэж ирээд баг илүүгээр хожиждаг баг шүү. Ястай баг нэ. Одоо ингээд тэр нь ингээд 50-50% байсан бол жишээ нь Nuggets одоо юу гэдэг West Conference-ийн дээгүүр явах тасархаа болцоо байхгүй яг нөгөө хоёрын ард явж авах хэрэгтэй байхгүй. Тэш нөгөө хожих хэвээр тоглолтод алдсан. Хийж чаддаг юм алдсан. Яг сайн мэдэр их юм бол бүх тоглогчдын бэлтгэл хэмтээс бас ирээд маш сайн мэдээ болчих. Гордон бол өнөөдөр зүгээр амарсан тий. Тэгэхээр энэ бол яалч сайн мэдээ. Дээрээс плей-офф ирсэн багт бол маш сайн мэдээлэлтэй. Ийм багууд л ингээд түүхийг харахад яг энэ 2 дугаар агаст бүтэн ирсэн багууд л ер нь сайжраал тэгэл ер нь авраг руу явдаг шүү дээ. Түүх угаас тийм байдаг. За тэгээд тий. Дараагийн Томсон бүгдээ харцгаа тэгэхөө. Houston Rockets Minnesota-гийн тоглолтыг бүгдээ харъя. Энд бас нэг хүн амар тоглолцсон. Чи тий. Нэмэлт цагт хамгийн олон оноос 90 ирж чадсан. 13 оноос нэмэлт цагт тий. Өмнөх рекорд нь 9-с юм байна. Нэмэлт цаг. Овертайм дээр. 9 оноос эргэж ирж ирсэн түүх байсан бол энэ тоглолт 13 оноос ирсэн. За юу болсныг харъя да. Нүгсэн үү? Үнийг үзээгүй шүү дээ. Харин одоо тайлбарласан. Юу бүрэн юу болоод байгаа юм бэ гэдэг. Юу болоод байгаа. Гайхалтай тоглолтсон. Гоё тоглолтсон. Эдвардс байхгүй. Баах. Энийг дөрөвч нөхөж үзнэ. Энэ ай тусам нь бас байхгүй шүү дээ. Оролж гараанаараа нөгөө 20 он аваадсан тоглогч нь бас байхгүй. Хьюстон ч тэгээд нөгөө ойлгомжгүй хэврээл байгаад өө. Андерсон сайн тоглож байгаа шүү. Яг Сингу ирсэн нь бас нэг арай өөр болсон. Slow motion аа. Slow mo. Хайланд цөлөөд гайхалтай байсан. Эдвардс гэмсэн. Сингу ирсэн ялч оноо авах юм бол Хьюстон арай өөрсөн шүү. Хьюстон бол Миннесота дээр хэцүү юм байлээ дээ. Нөгөө нэг өндөрийнхэн давуу тал гарахгүй болчоор тэгээд тийм шүү дээ. Шидэгч нар нь муу. Тэгээд Эдвардс зэрэгээрээ Миннесотагийн шидэгч нар ч хамаагүй сайн байгаа юм чи. Эдвардс одоо тусам уу хин Дивинчензо ч гэдэг юм. Энд дээр Майк Конли тоглосон гараандаа гарч сайн ч тоглосон.
Эдвард зэгэн дээр нэмчих хэцүү үстэй бүр. Хэцүү байна. Хьюстон бол Миннесотад тоглолт таахгүй юм л яа. Урт юм аа тий. Тэгэхээр урт юм уу? За энэ дээр ингээ Миннесот Хьюстон эргээд ирж байгаа. Ер нь бол тоглолт гараас гарсайсан чинь Рандл авчижтэн хэрэггүй цаатаа тоглооны алдаа гаргаад. Энийг үзсэн. Хайлайт хийсэн. Энэ амар шилдэг. Бэрцгүй маа тий. Рандл бага нэг хөөцчөөд санийхтар аварсан. За одоо тэгэл 5 секунд. Яа, Шидэж штэ. хийхгүй юу? Энэ ингээд нүрээрээ газар унж уруулнаас нь цус гарсан шүү дээ. Шингүний энэ бол гоё хамгаалт байсан. Уруулаараа амгаалсан шүү дээ. Тэгээ нэмэлт цаг угаасаа бүр тасархаа эхэлсэн юм шүү дээ. Яг л нөгөө үеийн төгсгөл барьсан ирчээрээ. Нөгөө талаас нь ардаа Рандлаас бусд нь Назрид хөөгдөд 6 алдаа болоод гарчиж байгаа. Мактанел 6 алдаа болоод гарчиж байгаа. Гобер 6 алдаа болоод гарчиж байгаа энэ цагт. Тийм үү? Тийм. Ингээд тоглолт дууссан биз дээ. Ингээд дууссан. Үлдсэн юм уу? 13 оноо. 13 За 3 минут туу тий? 3 минут туу. Тэгээ хөнгүү гэсэн. Тэг хөнгүү тий? Кайл Андерсон, Дивинчензо энэ төр үлдсэн. Тэр хүн биш үү? Тэгээ намхан ардаа. Хамаагүй намхан болчихж байгаа. Гобер Рид 2 байхгүй болцсон. Рандл 5 дээр тоглоод Мактанелс нь байхгүй бүр. Бас 6 болсон. Жинкэн смол явсан шүү. Тийм. Смол явсан шүү. Хүчээр смол. Винченцо чи ерөөсөө юм том шидэл дээр алдартай шүү дээ. Штэ. Тэгээ ингээд тэнцүүлсэн. 108. Хьюстон бүр оноо авахгүй гаццсан 3 минут. Угаасаа бидний ярьдаг ганц юм шүү. Нэг оноо авахгүй болохоор 5 минут жоо авдаг. Гараар төлсөн шүү дээ. Өнөө төлсөн тий. Ингээ 2 онооны тэргүүл авсан чинь Кевин Дурант төгсөх боломж олцсон. Яа, бас контакттай биш үү? Харин алдаа авсан. Оба. Тэгсэн чинь би бүр яг явтайм чи Дурант ийм хүчит шидэлд алдаад байгаа гэсэн чи яг алдчихжээ. Тэг Хьюстон фэнүүд намайг хараасан бохоо маа тэгээд шидгээс нь өмнө. Гэхдээ одоо яг энэ асуудал бид Тоноос болоо ожигдсан чи харахгүй шүү. Тэгвэл энэ асуудыг ярмаар байгаа. Одоо уусаа хад ярмаар байгаа. Хьюстон угаасаа удиржингаа юм байгаа. Сая 3 минут оноо аваагүй ханасан. 3 минут 30 секунд өсөн шүү. 5 минут оноо авахгүй тоглолтууд байгаа тоххой. 5 минут байгаа. Тэгэхээр 5 минут нэг оноо авахгүй. Декстэйсэн тоглолтыг үзсэн бол. 5 минут оноо авахгүй шүү дээ. Энээс өмнө нь шүү дээ. Одоо ингээд нэмэлт цагт энэ үлрэлт 1-7. Овертайм Хьюстон. Нэгсэндээ овертайм гараад бол хожигддаг. Тэгснээ сая Дурант алдахаас өмнөх 23 чөлөө шидэлтэй багаараа 23-аас 23-г шидчихсэн. Амар Хьюстоныг супер үзүүлэлт тахгүй. Ер нь муу шиддэг шүү дээ. Шингүн алддаг, Томпсон жоохон тааруу шиддэг тий. Тэгсэн чинь энэ өнөөдөр болохоор багаараа 23-аас 23-г шидэж жаад алдсан хүн Дурант. Ахад нэмэлт цаг гарсан бол Миннесот бол чадахгүй байхгүй яг дээрэн дуус хүмүүс үдэн ч байхгүй. Хүн чинь Дурант алдчихж байгаа. Гэхдээ юу гоо яг цайны дээр ярьсан шүү дээ 5 минут энэ нийт баг за энийг бүгд харъя л да. За нийт энэ магадлал энэ аягүй гоё юу лээ. 13-ны логт хожиж магадлал 99.7% байсан гэж байгаа тий. 99.7 шүү. За баг 100 гэсэн. За Роксийн үрэлд нэмэлт цагт бол 1-7 амжилттай байна тий. Дурант сууд 3.3 секунд видео алдгаас хин хэллээ. Тулгаа хэллээ 23 тий. Одоо энэ тал дээр зүгээр ярилцъя гэдэг байгаа байхгүй юу? Одоо харин сайн асуудлыг яг яах. Одоо ийм бохгүй. Давханы 24 секунд. 3 минут дуу 13 оноод. За 24 секундээр барьж байгаа давтахгүй бүр ингээд 24 секундээр аалъя. Тэгэхэд л хожиж байна үстэй. Бараг тэгэхэд л хожих байхгүй юу? Тийм л 3 минут. За мэдээж эсрэг баг нь орж ирээд давтгаанд орох гэж босныг 10 секунд зарцуулна. Тийм шүү дээ. Тэгэхэд Тий. Ингээд Одоо яг ингээ бүр хурдан давтлаа гэж бодъё л доо. Тэнгууд 30 секунд дутамд эсрэг баг нэг давтлна гэсэн үг байхгүй. 3 минут гэхэр чинь 6 позишн 13 оноо гэдэг чинь 3 оноо л алдаад байхгүй бол нэг оноогоор очихоор байгаа байхгүй. тэгээ дахиад ер нь баг нэг давталгааг амжилттай болгоход энэ тоглолт шийдэгдсэн байхгүй юу? Би яг энэ асуудлыг Тэр энэ яагаад одоо Houston Rockets энэ ингээ олон минут оноо авахгүй ингэж үргэлжсэн энэ тоглолт ганцхан энэ тоглолт биш байхгүй юу? Ер нь бол Lakers-тэй хийсэн тоглолтын дээр Kevin Durant-ыг Lakers double team хийгээд Kevin Durant гараасаа бөмбөг гаргаж чадахгүй бөмбөг алт хийсрээгээд хожигдсан бол байгаад байгаа байхгүй юу? тий. Би яг нэг анараас сумраа байхгүй юу? За 3 минут 30 секунд. За цаашдаа 5 минут талтай. Гөө цаашдаа 5 минутад тоглолт байгаа. 6 минутаа энэ Хьюстонд болсон байхгүй юу? Энэ тасруугч буруу юу вэ? Яг тэр хуулиуд ядаж ингэ багчин нийт хэд удаа довтлох юм бэ? За нэг 10 довтлох үстэй. Довтлох хийнэ 5 минутанд бол баг бол 10 довтлох хийнэ үстэй. 10 довтлохоо гэж бодчихгүй. Тэгээ 10 довтлохыг бодоход тэр довтлогон дээр яага болохгүй. Тэр энэ дасаж хөрөгч бол буруу юу? Юуны буруу болох вэ? 10 довтлохоо амжилттай болохгүй шүү дээ. Дараасан гэсэн үг шүү дээ. Харин тэгэхээр эхний 2 минутанд бүгд Houston-гийн довтлохоо болцсон байхгүй юу?
Тэгээ жоохон тайвшрал мэдээж байсан л багтаа ингээ хожичлоо гэж бодсон л ахалт. Нисрэг баг нь алдааны асуудалд орсон. Тэгэл хит их тайвшрал. Бүх тоглогч нь суудсан тий наатаа авцсан. Яг энэ чинь одоо ингээ бодоход яг ийм үед чинь яг нэг туршлагатай холдонд олж байсан бол яаж хийж байгаа нэгийг нь оноо авахулах ч юм уу өөрөө алдаа авд дайраад алдаа авдаг ч юм уу 3 минут хэмнэлийг зогсооч юм тий 3 минут тоглолтын туршид торгуулийн шугам руу нэгч очоогүй байхгүй юу Нэг ч алдаа яагаагүй тий авч чадаагүй байхгүй юу уг нь одоо чи айл нь нэмэлт цаг юм чи айл нэг алдаа авахд одоо товхооны биш алдаа байсан ч гэсэн торгуул шийдэн шүү дээ яг нэмэлт цагт шинээр эмбэ чин шинээр эхэлнэ л дээ тэгээд бааш биш нэг чи ингээл ямар нэгэн байдлаар чи холбогчгүй гэдэг дээр л шууд тийм шүү дээ холбогчгүй гэдэг чинь чи бүтэн өдрөл явж байгаа асуудал юм чи бүтэн өдрөл ярьж байна да нэг та нас руугч бүр өгөхгүй нөө ингээд чи тэгэж хэлэхгүй юм за KD дайраач ч гэдэг юм уу гэдэг юм хэлж л байгаа л тэр нь хэрэгцсэн мэдэхгүй дотор нь байгаа биш болохоор мэдэхгүй шүү дээ Хилжүүлж тодорхой хэмжээний буруу байгаа. Одоо мэдрэж завсралгаа авцсан бол тий. Ингээд ч гэдэг хоноо. Рам эхлэхийн нэг мэдрээд авах хэрвээ авцсан бол тэгэл зогсож байна үстэй. 24 секундээр бариач гэдэг юм. Манайх нэг тайвширчтэй гэдгээ нэг мэдрэн штэ тасгалжуулагч нь. Дараалал 5 оноо байгаа. Коуч бас тодорхой хэмжээ буруу гэж бодно үстэй тий. Яг багийн хувьд гэмээр яалтчгүй холбогч нь байхгүй. Бүгдээрийнх нь л буруу багийн спорт юм. Бүгдээр нь тодорхой хэмжээний буруу байгаа. Тийм ээ тий. Хөөе тэр нэг бенч сууж байгаа тэр гарыг гарахгүй хүнд ямар буруу юм бэ? Би гарыг шилэх хэрэгтэй. Тэр хүнд бол буруу байхгүй шүү. Чи бүгдээр нь буруу гэж буруу шүү. Тэгсэн мөнгө чи өөрөө тэр моментумны спорт гэдэг. Моментум нэг иргэчгээрээ тэгэл хэцүүлтэй. Үндэл одоо юу байгаа юм л да. Яг буруутгахыг гэхээр бас ингээл түүхэн анх удаа гэж байна шүү, 13 оноо. Дээдл нь өмнө 9 оноор яж байгаа л хажигдчихсэн. Зэрэг багийн түүхэн юм хэлсэн. Зоолгүй тохиолдож юм шиг. 15 жилийн түүхэнд. 6 жилийн 7 жилийн түүхч. За тийм ээ. Тэгвэл нөгөө зоолгүй тохиолдолд нь оруулаад өнөөдөр энийг дуусгая. За яг Хьюстон өнөөдрийн төвд дараах ярих байгаагүйс. За Clippers-ийн зэрэг тоглолтыг өдөр харцгаая. Матурын гэртээ юу? Тэ. Матурын гэртээ ирчээ. Ирээгүй юм биш үү? Энд надаа яснаас хойш тийм буцаад. Яа ямар хүчтэй юм ч. Ийм мултууд аюултай шүү. Айл. Яг ийм нүдлэг хамгууд ясмасаа явчихад. За энэ тоглолт юугаараа онцлог вэ гэхээр их шүүмж орж ирсэн тий тоглолтын төгсгөл. Йоо. Энэ бас төгсгөл нь амар тоглолт шүү дээ. Харин тий тэрүүгээрээ онцгойд төгсгөлийн Clippers нэг л бас өчнө олдохгүй л байгаа тий анараа. Clippers гоё байгаа. Яаж гоё байгаа юм. Ихрэс гоё нэрөөс харсангүй нүлж байгаа. Болж байгаа зүйлүүдийг юм тань харьцуулах юм бол гоё яваад байгаа байхгүй. Энд нэг зодонгүй очих баг л та болно л. Clippers харин 7-оор гарчаасаа л гэж одоо хүсэж байна. Тэ? Тэгээ Kawhi Spurs-тэйгөө сайхан плей-оффт тоглоосоо л гэж одоо хүсэж байна. Гэтэ ер нь нөгөө сая нөгөө тайд ярьсан энэ тоглолт гарч байгаа тэлийн нөгөө цаана нөгөө матч мэдээс аимштай юмуд болж шүү дээ. Анзаарсан багтаа ихтер. Ёстой нөгөө түүхэнд байхгүй хождууд ч энд болж байна да. Түүхэнд байгаа хождууд л да. Тэгвэл тийм матч мэдээс стандарт тийм болдог л да. Заваарсан гэхдээ тийм дандаа жилийн жил тийм болдог л да. Өчтөд тоглолт бол биш өнөөдөр жил түүх чинь бас яг ингэж яг энэ жил хожигдчих хожигдсон шүү дээ. Бас заваач өгсөн. Бараг минутанд 10 он илүү хожигдсон шүү дээ. Заяаны жил бас тэгсэн шүү дээ. Билүү. Өнөөдөр ер нь тэгж хожигдсон. Өнөөдрийнх яаж байгаа? Яг цаг дуусчих тэр 3-аас 0.3 дойл дээр тэр 3-аас илгүүлдэг яаж байгаа? Йоо бүүсэр бөмбөг бариад. Kawhi ерөнхийдөө хожлын шидэлд оролцож байгаа тийм. Гоё л доо. Амар шидэл. Амар. А гэхдээ за энд нэг дойл дээр юм. Нэг дойл дээр алдаа гаргацсан тийм. Лүүр ойлгохгүй. Индианаг хил амд оролцож байгаа байхгүй юу? Тийм. Энэ нь үнэхээр сандраад моо шидэд алдсан ч юм билүү те. Тийм. Юу хоёулыг нат. Тэгээ ингээд хожигдчихж байгаа юм. Тэгээд яг энэ бол нөгөө нэг танк хийж байгаа багууд албаар нөгөө хожигдоод байгаа гэдэг шүүмж ороод ирчихэж байгаа. Улаан цай бүр одоо ийм нөхцөл байдал гэдэг. Санийхаа одоо гэхдээ хаф нэг албаар алдаагүй шүү дээ. Тийм. Тиймч байж болох. Ямар ч тохиол одоо юу гэдэг нь одоо тэр драфтын эрхийн төлөө явж байгаа ч гэсэн
ямар ч NBA-ийн тамирчийг 2 тоглолтоо хийгээд хожих боломжтой тоглолтын дээр Хожно л доо. тэрийг хийгээд хожих нь л тоглолт л байхгүй. Бодигэд овер тайм. Нугаас хаф үгээс айгүй шудрагцлаа. Би тэр яг амлыг мэдчихсэн. Айгүй шүү. Би уулцсан нэрэж игнэсээ ингэж нэгсэн. Хожил гэж бодож шийдсэн тий. Оруулч хийгээд. Гэхдээ оруулаа. Тэгээ сая филдийг нь харуул талбагийг 0.1 дойл дээр алдаа аваад өөрсдөө хорж Фейлдийг хоцсон байна. Гэхдээ ер нь тим хийж штэ ер нь. Тэр нь зүгээр яг саяны дээр тоглогч нь таарчлаа л та. Харин тийм ингэ чи үлээлтийн бохгүй. Зарим тохиолдолд яг ингэ тоглолтын эцсийн мөчүүд ингэ иймэрхүү контактыг үлээдгүй бохгүй. Заримдаа үлээчихэд тэр сая тэр нэг юун дээр Минсотгийн тоглолтын дээр ч гэсэн Жюлис Рандл улаан цайнд ингэж энэ гарааг сумбал түлхээр өөртөө зай гаргаа шийдсэн байгаа байхгүй. Тэгээ зүрж очиод бас алдаа хийсэн л байгаа байхгүй. Дурант тэр. Тэгэл энэ дээр зай нэгэн дээр нүлээ нэгэн дээр нүлээгээгүй ч. За нэг ийм possible нэг юм ярьж байгаа ч би зүгээр юу жоо юундас хазаагаад ярьчих. Өчтөр дээдлийн тоглолт дээр усан зүгээр шүүлтийг асууя. Яа тэг албаар асуумаа санагдлаа. Тэр яг байд юм байли дүрмдээ тийм. Одоо нөгөө довтгооны алдаа өгөөд оноо тооцдог байд юм байли дүрмэн дээр. Би бол гэхдээ Монголын лигд би баг ер нь анхудаа гарсан юм. Яг үндэ харснаар анхудаа харснаа хэлж байгаа. Тэр нь хэрэг ер нь бэйс юм хэрэг байсан. Монголын лигд анхудаа авах тийм. Уу яг ингээд суурьчлаад хэрэг байсан хайж үзсэнгүү. Дүрмэн дээр бол байлаа. Уу харин тийм. Ер нь яг тийм тохиолдлууд байдаг баг. Гэхдээ тайлбарыг уншсан. Утга нь бол шал өөр л хэлээ л дээ. Угсаа төрүүлээд оноо авсны дараах үйлдэл дээр байгаа байхгүй баг. Тэр тийм болов уу? Тэгвэл тийм дээр өгнөөл гэж байгаа. Өчтөрх бол ер нь тэгэл товтлооны алдаа мамгалтын алдаа л да. Ер нь зүгээр ямар ч тэр тайлбарыг уншсан ч ингээд довтлогоо эхэлсэн хойно ингээ агаар дээр ингээ өвсрээд цацчих үйл явц дээр хоёр тамирчин контактлсан байгаа байхгүй. Тэгэхээр л хамгаалтын алдаа довтлооны алдаа болох хэрэгтэй. Тайлбар дээр нэг үү гэхээр одоо магадгүй шидчээд буусныхаа дараа тэр бууж байгаа хүмүүнээ ингээд тохиолдож холдоод унж мундаг ч юм уу хөлөө салгаж жийж мэгээ ундаг ч юм уу. Тэгвэл оноогийн тооцоод дараа нь ахаад алдааг нь өргөжлүүлээд өөрт нь өгнөл гэдэг л тайлбар байлаа шүү дээ угаасаа. Тийм байлээ тий. Тэгэхээр өчтөрх бол анх удаа усан баг тий. Манай лиг тийм анх удаа усдаг болов. Гэхдээ урд нь тийм бас үдээжсэн баха. Байхаа. Зүгээр оноог нь тооцож байгаа шүү дээ. Зүгээр миний харснаар бол нөө хамгаалалт тоглогчийн хөлн нэгдүгээр хөдөлгөөнтэй байсан. За тэгээд тэр нөө тойргийн яг гадаа хоёр хөлн ирж амжир нэг хөлн тэр шуван дээр байгаа юм шиг надад харагдсан шүү. Тэгэхээр тэрийг бол зүгээр хамгаалтын алдаа N1 л гэж харсан шүү. Өө яг гол нь юу байгаа байхгүй юм. Хамгаалалт товтлооны алдаа юу гэдэг нь бол нэг сонирн биш. Яг заримдаа хамгаалтын алдааг товтлооны алдаа гэж шүүгчнэр бол үлээчихэж байгаа. Хашгасаа л үлээж тийм. Баярлалаа эзэлж амт сайн жог харж тав. Олон зүгээр оноогийн тооцсноо товтлооны алдаа өгчөж байгаа шүү дээ. Товтлооны алдаа ч яг товтлжсэн тоглогчд. Тэгэхээр одоо тэр дүрмэнтэйгээ холбож тайлбарлах юм бол мөнхөлөө товтлогоо хийгээд амжилттай оноо авсан. Тэрний дараа дээрээс нь ингээ унцлаа алдаа хийсэн гэж үзсэн л гэж би ойлгож байна. Тийм, тэгж үзсэн. Тэгэхээр тийм байгаагүй те. Би бол хамгаалтын алдаа N1 гэж байна. Тэгэхээр нөгөө шүүгчийн л одоо яг үнцэг үстэй ч одоо тэр одоо хүн л харж байгаа хүн шүүж байгаа юу ч болж болно. Яагаад хил ам руу холоор явж байгаа. Татаж оруулаад наа. Үгүй боо анх удаа харсан зүйлээс асуусан юм тэр юм. Өөрөө аягүй гоё итгэвтэй хариулаад бүр гоё хил ам руу орчихсон. Тайлбар болон харсан зүйл хоёр нь бол тийм л шүү дээ. Яг гоё анх удаа харсан болохоор асууж байгаа шүү дээ. Би өөрөө тэрийг анх удаа харсан. Би тийм заалтыг анх удаа харсан. Тэг би анх удаа харсан. Би тэгээд байдаг гэсэн чи байхад байд юм бэлээ гэхдээ юу нь өөр санагдсан надад зүгээр яг тэр нөгөө таны хэлсэн тэр үнс ситуац нь өөр ситуац нь өөр гэсэн гэдэг тийм. Тайлбараасаа өөр ситуац байсан. Тэгээ одоо зүгээр ийм бас ийм тохиолдол байдаг байхгүй. Гурван шидэд оруулж байгаа байхгүй. Тэгээ тэнцэн бөмбөггүй тоглогч. Одоо ингээд тэгмэл тэр 3 хоногийн тооцоо тэр хоёр үлийг зэрэг болж байгаа. Шидэлтийн тооцоод тэнцэн алдаа үлээчдэг ч юм уу тийм үү байж лээд шин. Одоо нөгөө яг шидээс гараас гарцсан нөгөө цлооны алдаа байдаг ч юм уу тийм юм дээрээс тиймэрхүү тохиолдол байдаг. За ховор болдог те. Тэгээ ховор маш ховордог. Тэгээ өчигдөр үгс би анх удаа гарсан. Тэргээл хийсэн. Сүүлхэд юм байт юм бэлээ. За ямар ч гэсэн нэвтрүүлгээс платинум ивент хийвч Монголын хамгийн зөөлөн шараар Сингур ультра байгаа. Сингур ультра. Тэгээ манай ультра бол одоо смут, ультра кул гэдэг. Бид нар яг энэ нэг кул залуучууд тэгээд ингэж байгаа. Бүх хүн л бүх залуучууд кул баг л та. Тийм. Нөгөө таалагддаг охиндоо бол бүх залуучууд кул харагддаг байна. Өөр юм ярих ч юм болоо гэж. Үгүй. Тэр охиндоо байх бүгд кулстэй Тэр нөгөө таалагддаг охиндоо бүх залуучууд кул харагдана зүгээрээ тий. Ана манай ч одоо ингээ бидэт цоногдоод бас яг юм даа айгүй кул байгаа. Зүгээр ижил үгүй болохгүй наа бид. Өөрөө хэлсэн шүү дээ. Би бол таныг данаад хэмжээд байдаг шүү. За. За тэгээ багт тагтаар. За энэ бол яг хамгийн том асуудал байна. Энийг бүгд ярих хэрэгтэй. Хэрхэн хязгаарлах вэ? Энэ бол яг энэ жил бол энэ жилийн өмнөх жил бол бас гайгүй байсан шүү.
Энэ жил бол хамгийн муухай яасан жил нь болчихлоо. Өнгөрсөн жилүүд яг нөгөө 11-р байранд бичиж байгаа баг плейнер өрсөлдөөдсөн л та. Тэгсэн харин тий. Энэ жил ерөөсөө 10-10-аар нь хоёр талтай хайчлаа л да. 10 баг, 5 баг. Хамгийн харамсалтай багийн тоо олон болчихоор ингээ анхаарал төвд ороод эхэлж байгаа байхгүй. А гэхдээ хамгийн харамсалтай зүйл нь яасан гэхээр тэр танк чинь сүүлд өвдөгсөн байхгүй. Тэгсэн чинь 40 тоглолтын дээрээс нь эхэлсэн шүү дээ. Тэр хэлсэн шүү дээ. Энэ жилийн драфтын ангитай холбоотой байгаа. Надад нэг ийм санаа байна. За. Энийг засах. За. Хэрвээ одоо плей-оффд орохгүй болсон бүх багууд байгаа шүү дээ, тий. Тэрний хамгийн өндөр амжилт үзүүлсэн буюу 11-р байранд орсон. Тэр нөх юм. Баг нь драфтын 1-р хэрэг авал яах. Болно. Тэгээд амар юм болно. Хоёр багийн хоёр хажиг тэнцэх юм бол хоорондын tie breaker хараад айлскод оноо авалт нэмэх хасгаар нь ч юм уу ингээд. Уул нь play-in гэдэг зүйл гарснаар ахаад бас бид нар нэг илүү тоглолт үзээд сонгосон. Улаад илүү бүр ингээд юу болсон шүү дээ ингээд нэг сорилттой болгосон чинь play-in-ээс доош 5 баг нь автоматар 5-5-аар унцгаар амт хэрэг болчихж байгаа. Тэнгууд одоо тэнд нөгөө өрсөлдөөн үүсэж штэ. Тийм. Тэндхийн хамгийн дээдл нь гिच штэ. Тэнгууд нөгөө яг үнэхэрийн ёроолд байгаа баг хизээш гарч ирэхгүй юм шүү. Хизээш нэг хизээш гарч ирэхгүй ч тийм бас тийм биш. Харин яаж хичээгээд үү? Тэгвэл яг чинь удирдлийн ихнээс дуустал нь хожил болгоны төлөө явах хэрэгтэй. Үнэхээр муу бүрэлдэхүүнтэй багийн ханараа. Одоо шинэ үнэхэрийн Вашингтон байгаа. Мөнгөөрөө тэр тоглогч нараа худалдаад авал та. Үгүй бас очихгүй. Бодож болохгүй байл та. Гэхдээ юу гэсэн үг юм? Тэ амжилт үзүүлэх төлөө тоглож худалдаж авахгүй юу? Очихгүй байгаа. Очихгүй байгаа. Аавь гэсэн чинь. Дээрээс нь яг нөгөө түрүүгшин бас нөгөө гарсан нөгөө мэдээлэл байгаа нөгөө NBA нөгөө нэмэлт 2 бага ерөөхдөө бол юуны Оо тийм шүү дээ. тэрийг яриа зөөр ярьчих юм өгөхгүй нэгтгэв. Тэр хамгийн чухал зөвлөлөө бодлоо. Юу гэвэл энэ манай тулгаа зур марцсан байна. Заавал хоёр баг бол конферм боллоо шүү дээ. Альбис. За ингээд Seattle буюу Las Vegas гэдэг хотын багууд Альбис. Гэхдээ нөгөө багууд маань 7-оос 10 тэрбум долларыг яг өгөө тэгэнгүүт тэрийг нөгөө бус багууд нь хувааж авах юм байлээ. Тэгээ багийн эзэдүүд бүгд нэг төлөв зөвшөөрсөн байна шүү дээ. Тэгээ нэг баг одоо нэг үрдсэн хэдэн баг чинь тэр мөнгийг авах нь шүү дээ өөрсөндөө тий. Тэгээд тэгжээж тэг баг орхон за нэг. За би бол Las Vegas бол бүр номер 1 сонголт. Ямар ч асуудалгүй бүр яста easy байх. Яг тэгвэл Las Vegas сүүлийн 5 жил баг бүх багийг авчлаа тий. Спортын томоохон багуудыг авчлаа шүү дээ. Америкийн баг байгаа. Raiders-ийн баг байгаа. Knights гэ багтай. Hockey баг байгаа. Hockey баг авсан, Raiders-ыг авсан. Raiders-ыг авсан. За нөгөө Oakland A's байгаа шүү дээ тий. Ace. Тэр нь бүр ингээд доминант баг болсон шүү. Oakland A's гэдэг нөгөө алдартай түүхэн баг байдаг. Тэр багийг Oakland-аас авцсан. Los Angeles Rams гээд Америк хөлгийн баг байсан бохоггүй. Тэрийг нь Los Angeles Las Vegas Rams болгоод авцсан. Тэгэхээр одоо Las Vegas нөгөө сүүлийн жилүүд хамгийн Las Vegas Knights чинь төрүүлсэн энэ хичээлтэй. Тийм л хоккейтэй. Тэгэхээр харин угаасаа тэр баг нөгөө Las Vegas сүүлийн жилүүдэд маш эрчимтэй нөгөө голд юу болж байгаа. Угаасаа одоо тэгэл спортын бүх одоо энэ том арга UFC том арга хэмжээ тэгэл тэрний артлах нөгөө нэг юм бүх юм Las Vegas-ээр дамжиж байгаа болохоор Las Vegas угаасаа спортын бүх багууд хэрэгтэй л дээ. Надад хамгийн гоё нь юу байгаа гэхээр тэр Вашингтон мужийн Seattle хотын тий. Seattle Supersonics гэж багийг хуучны тэр багийг бүр тэр одоо хотын одоо фэнүүд маш олон жил хүлээж байгаа байхгүй. Хинт ч бас culture байгаа шүү дээ. Саксны culture тий. Одоо бидний нөгөө яг сакс нөгөө 90-ад оныхны бол нэг өссөн үед бол Supersonics гэдэг баг бол амар бол одоо Sean Kemp, Gary Payton тий. Хамгийн сүүлдээ Kevin Durant-ийн ихний жил юм шүү дээ. Тэгээд араас нь дууссан шүү дээ. Westbrook тэр хамтдаа байсан баг. Дараагийн үеийн юу Rashard Real. NBA-ийн финалд гарсан баг шүү дээ. Тэгээд Chicago Bulls ялчгүй очив. Seattle Seahawks гэдэг. Seahawks хэдэн баг байгаа тийм. Зөндөө Seattle Mariners гэдэг бейсболын баг байгаа. Тийм. Seahawks сая энэ жилийн юуны аврах шүү дээ. Супер Боул. Гэхдээ баг маань бол орж ирэх хараа болоогүй. Болоогүй. Ерөнхийдөө арай болоогүй. 2-3 жил. 2-оос 3 жил их болох. 2-3 жил болно гэсэн. Гэтэл бидэрт бол идүү баг. Юу бол 10 жил яригдчих шүү дээ. Тэгжиж ингээд. Бид зөвшөөрөл авчихсан гэж одоо 2-3 жил болох тий. Ямар сайхан нэмэлт 2 баг орж ирэх нэ. Тэгээд нөгөө нэг тэр хоёр багт чинь нөгөө тамирчдыг өгөх бас нэг процессоос гоё болох юм байлаа шүү дээ. Явагдаж шүү дээ. Одоо өөрсдийн багийн 8 тоглогчоо локлоод бусад үлдсэн байгаа тоглогчдоос одоо 2 баг руу хуваарлж сонгоно гэх. Хамгийн сүүлд NBA-д орж ирсэн баг гэхэр чинь Vancouver Grizzlies байж байгаа. Memphis Grizzlies болоод Pau Gasol, Jesse Williams-тай. Хамгийн сүүлд орж ирсэн тийм. Улс дамнад солигдсон хот нь Канадасаа буцаад Америк болсон. Тийм. За тэгэхээр ямар ч ийм гоё мэдээлэл гарсан. Тэгэхээр яг Oklahoma City Thunder бол яг уу ингээд Seattle-ийн оронд л болохоос бас үр солигдсон л байгаа. Яг бодит тэр тийм хотоо солилцсон юм чинь. Тэгэхээр OKC л юм шүү тийм хамгийн сүүлийн жишээ гэвэл баг тийм шүү тийм. Хотоо солилцсон гэвэл. Тийм. Тийм. За тэгэхээр ямар ч нэг нь бол яалтчгүй түүхэн бас нөгөө юутай баг гэжтэй Seattle. Las Vegas цоошин баг тийм үү? Charlotte Hornets.
Шарлот боо. Тэгэхээр одоо Лас Вегасын хул цоошин лого цоошин өнгө төрхтэй тий. Sonic бол хуучнаар байх бах тий. Лого. Би бас Supersonics-ыг шууд авчих байх гэж бодож байна. Тийм байж ностальжик тий. Хэд шин юм хүний нүдэнд тасах гэж яхаар тэрэн дээр бах тий. хомгчсон юм байх тий. Seattle Мазала гэл. Сэлэрэ даграа. Өөрөөсөө юу гарч шүү. Хүсдэгтэй. Хүсэгтэй. Юу гэнэ? Яг мазаатай гэдэг юм байна. Оюун баамгыг алдаршуулъя ороод ирэхэд. Лас Вегас Мазала болж байгаа байхгүй юу? Тийм. Тэжээ Мазалаа нутгшуулаа. Seattle ч тэгээ бас амар спортоо үздэг бас хотолтой. За тэгээд За нөгөө эхний хоёр баг бол Харин одоо нэг Clippers-ыг 7-оор гарах шанс байгаа. Гэхдээ тэгээ плей-эндэл олчих хэрэгтэй. За хамгийн том сюрприз манай Lakers үстэй. тийм шүү дээ. Хамгийн том сюрприз шүү дээ. Тэглээ одоо нэг Лука нэг тоглолт оруулах юм байна гэсэн чинь цаацсан уу? үгүй Вашингтоны эсрэг тоглолт юм байна. Яа, за Clippers шүү дээ 7-оор гээд Spurs-д таарах магадлал айгүй өндөр. За юу бол баталгаа гэхдээ 48 49 л байгаа шүү дээ. Юу 2 48 байгаа шүү дээ. Дэнүр энэ хоёр. Тийм яг Хожигны хоёр тоглолт илүү Дэнүр хоёр тоглолт илүү тоглолцоо. Хоёр хожигдэл дээ шүү. Хоёр төлөөр ихээр яалтчгүй. Тэгэхээр нөхсөн тоглолтод Lakers хожичод Тэг болчихно гэсэн үг. гэсэн үг. За тэгвэл бүгд юуг нарыг юу унах юм уу? Хьюстон дээшлэхүү эсвэл Миннесота 6-аар уу? Миннесота 5 таах уу? За идэггүй Эдвардсон байхгүй би. Эдвардсон одоо орж ирэх гэж. Адил багийг ойлгохгүй л баг шүү. Хьюстон бол сая гэхдээ Lakers-тэй 2 тоглох 2 хожигдсон. Гэхдээ сэнгүүн байгаагүй тийм үстэй тий. Миннесота Дэнүр хоёрыг тааруулмаар байх. Энэ хоёрыг аль болох зөрүүлээд тэр дээр яваа нөхдүүдтэй зовоомоор авах. Хооронд тааруулмаар байхгүй. Одоо Дэнүр Миннесота хоёрын аль нь ч би бол Lakers-ыг хожих потенциалтай гэж харж байгаа байхгүй. Тэнгууд ингээ энэ хоёр чинь хоорондоо таарч байгаа надад бол харамсалтай байх. Хөөсчөөж болно шүү дээ. Lakers-ыг үү? Болно. Сэнгүүн ирчүүд бас арай өөр тоглох. Сая сэнгүүн үрсэн шүү дээ. Сэнгүүд тэр юу нэг сэнгүүтээ тоглосон. Хоёр дараас тоглосон. Нэг дээр нь сэнгүүтээ нэг дээр нь сэнгүүтээ. Дураас Лебро би нэг хамгаалаад болно шүү дээ. Бас гоё тоглох. Гэхдээ үзүүл гоё тоглолцсон. Би одоо нэг Lakers-ийн хейтерч шүү дээ. Lakers цаашаа явал сайн л үсттэй тэгээ явал тэ. Том зах зээл. Гоё сурал тоглосон. Тэр сурал гэхдээ амар үзэгчтэй сурал болох байна. Тийм шүү дээ. Houston Lakers гэлөө. KD LeBron-ы тэндээ энийг амбол KD LeBron-ыг тааруул гоё юм байна. Амар л зөв. Дэнүр Миннесота хоёр ч угаас угаасаа угаасаа гоё болчихно. Дээрээс нь зөвөр Лука дээр очих хамгаалтыг бодоход ч тий. Хьюстонээс очих. Warriors Spurs-тэй тоглох гоё сурал болох байсан. Warriors-ээр Portland-ыг хожиж чадах болов. Хэцүү хөө. Гэтэ яг сүүлийн үнд Curry Portland-ыг юу? Хачиж байгаа. Curry ер нь ингээд надад бол Warriors Portland-ыг бол хожиж байгаа. Portland-ыг явуулчих Phoenix-тэй яа нүг Clippers хоёрын тэл хатгаж хожигдсан тань. Play-дэш Lillard ирчих юм шиг. За. Ер нь бол Steph бол одоо баг дараагийн тоглолт ирж байгаа сте. Steph одоо 2 хоног амарна. Өдрийн цаад дээр тоглоно. Vegas Masala гэдэг. Чи датгаа болоо. За. Юугаар NBA тогтоом дугаар сонсоо тэгээд удахгүй бүгд ресурс минь бүгд явуулцгаая. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Саксан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй хийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC модоос. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Future of Lifestyle, Toki. Бэм 83 авчлаа шүү дээ. Плей авч сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Toki Pick-ээр таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү! Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki app-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-ээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй хийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Нэг сая 200 мянган төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? За хамт байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд өмнөх түрүүн бид нар болохоор эхнийхээ сэдвүүдээр болохоор өрөнд орнуудын талаар ярьлаа. За тэгээд нэвтрүүлгийн Platinum эвтгэгч дээдгийн аль биесний Токи бас байгаа гэдэг та бүхэнд хэлмээрээ тоглолтын бүх хуваар статистикийг зөвхөн Токиогоос хараарай. За мэдээж хэрэг Power-д манаас цоо шин өнгө төрчтэйгээр ирсэн байгаа Sportus Power-д байгаа. За мөн Platinum эвтгэгч PC Mall, Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийг аль биес ихтэй урьдчилгааг үзэнгээс зөвхөн PC Mall-оос та бүхэн худалдаж аваарай. За мэдээж хэрэг Singur Platinum эвтгэж байгаа. Тэгээд хамгийн зөөлөн шар хариг баг гэдэг та бүхэнд хэлмээр. Бүх спонсоруудаа Inbetoгийн зүгээс баярлалаа гэдэг бас хэлмээр байна. Тэгээд та бүхэндээ өдөртийн 24 дахь дугаар хүрч байгаа. За тэгээд ер нь эх 7 хоног болоход ерөнхийдөө тэгээд нэг 3 тоглолт үлдсэн байх юм шиг байна тийм. Одоо нэг 13 хоног л шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ одоо удирдлага маань дуусах гэж байна. Тэгээд бидний мэдээж хэрэг нөгөө play-ины гоё тоглолтууд тэгээд гоё юм хүлээлттэй зөндөө юм байна. 7-2 дугаар эхлэн тийм. 7 даваад бүр үргэлжлээ. Плей-оффын цувралуудаар 2-2 тэр уламжлалаас явдгаар явнаа гэдэг хэлмээр байна. Тэгээд League Book-ны тоглолт өчлөх үү? За тий. За энэ ч бол яг хөө тэгээд нөгөөтг нь цэвэр уналттай баг. Яг дээр нь явж байгаа төгсгөлтөнд. Энэ яг бол Лука 16 дахь техникийн алдаага авсан тоглолт юм байна. За тэгээд Броны хоёр талбай дээр хамт гарсан тий дахиад. Тэгээд анх удаа нэгэндээ дамжуулж өгч байгаа гэсэн тий. Анхны Броны аав хоёрыг бибид өгсөн тий. бибид өгсөн тий. өгж чадахгүй байгаадсан. Энэ өдрлийн угаасаа тэр одоо сая яг ингэж одоо энэ одоо Бруклин чинь дээр нь явж илаа шүү дээ. Ер нь ихэнх багууд тэгээд дээр нь явж байгаа л хожлоод байгаа тий. Нөгөө унж байгаа багууд. Тэгээд тэр угаасаа ганц сонирхол болгож байгаа зүйл байна. Энэ шүү дээ. Брон дамжуулаад Броны түүхэн оноо. Анхны тохиолдол. Ахалтай. Лукаг тийм их авсан тий 16 гэж бас тий. Юу бол Грин шиг авсан шүү дээ. Гринс Ер нь энэ үлрэл. Грин чинь 16 авал дандаа л ер нь жил болгол ер нь Нэг тоглолт дүнждэг шүү дээ тий. Шүгчтэл хэрж энэ дадаг Лука тий. Их Тэш засваргүй шүү дээ. Лук ерөөсө шүүгчтэй ярьдгүй шүү. Тэр бол ер байг юм өстэй тий нэ. Байх шүү дээ. Тэр бол угсаа тэдэг хүмүүсүүд бол тэгсэрэг дуусдаг юм байна. Лук бол ярьдгүй лөө. Либрон бүр ярьдаг. Яаж байгаа 16 дээр явц. Бүүм. Би бас гайхаад тийм. Албадрага 5 хүн Багдад идэг гэсэн. Ахаа шүүгчтэй тоглолт гэсэн. Йой. Ой. Сэлэгч одоо энэ одоо цацсанд орох уу, тогсонд орох уу? Тогсонд орох. Тулгаа. Грифний энэ ч одоо тогсонд ороо яваад гэсэн мэт. Хөө. Ховор ч бүр цагаан дээрээс товтох тэмцэн дээр шилсноор шидэж тогсноор тооцоодоо төрүүлж байсан. Дээрээс нь засцсан. Тэгтээ амар тийм. Супермен.
Лекс ус 30 болоод гоё яваа. Нөр ойлон тодорхойлоод эхэллээ. Бүр ингээд хамгийн ойлгомжтой давталгаа тий. Тэгэл хаах ямарч боломж байхгүй. Уулнууд бидчихдэг бүгдээрээ. Одоо шидэх чинь да гэж. Хамгийн их Техник алдаа авсан тоглогч болчиход байна шүү дээ. Дилэн Брукс зөндөө одоо тоглоогүй мөртлөө 16 эдийн авцсан л байсан байлээ. Ой, Дэм Бүкрийг хараад Жилэн Браун хараа бас дуугаа юм шиг үгүй. Грин ч ойл байхгүй нэг үү? А? Грин байхгүй нэг. Грин байна шүү дээ. Гуравт байна шүү дээ. Ихний тав дотор шүү дээ. Харин гуравт байна гэдэг чинь яг унтсан Одоо нэг Гринийг юм хэлсэн ч нөгөө шүүгсрэн тоохоо байж. Маш сүйдээс гэж байна те. Энд чи тэгээ зүгээр нэг юу шин санхүүд бас айгу юутай алтаад шүү дээ. Нэг тэгээ техник авах чинь Задгаа мөнгөчтэй байдаг шүү дээ. Азиас 12. Жилэн Браун бас 12 байна. Эхний хамгийн их техник дөрвөлч 5000 доллар. 15 мав чинь юу гэсэн шүү дээ. Мөнгөний бодож яах вэ яах нь чи. Монгол мөнгөөр тэрбум төгрөгөөсөн. Дандаа лукагийн хангалттай цалиа. Лукагийн төлсөн мөнгө Монгол мөнгөөр тэрбум төгрөгөөсөн. Энэ үйлдэл. За Оо татсан шах. Яри. Зарим хүмүүсүүд нь техникийн дургуулаар тэрбум төлөөд байгаа юм байна. Зүгээр ингэсэн байж. За баярлаа. Их сайн наач стогоо мэдээлэл минийтэй гоо. За зүгээр л. Тий. Гэтэ яг зүгээр нөгөө саний хэлдэг тийм болгоч нар бол тэрийг рүүрэл байд юм лээ. Энэ өөрчлөгддөг юм лээ. Яг анализ ерөөсөө тэгэхээр л байж л байд юм лээ тий. Цаац яг л хэврээгэл яриа л байгаа шүү дээ. Тэгээд энэ ч яг өөрчлөгддөг юм лээ. Таашаас өөрчлөгдөхгүй шүү дээ. Өөрчлөгдөхгүй юм лээ. Хахан гарсан бол. Тэгэхээр Лука Грим шиг тоглогч нар тэр нь бол хэдэж өөрчлөгдөхгүй л тий. Тэр бол байдаг л байна. За Detroit Minnesota-гийн тоглолтыг өдөр үзье. Detroit Pistons. Маяг лидер байхгүй. Тийм ээ. Тийм ээ. Мануудаас болооч байгаа үст. Сумуус баг. Нэг хүн тоглож хацаад тоглож байсан. Тэгээ плей-офф гэхээр алга болчихсон да манай Тобайс ч бас. Одоо ч амар энд те. Итгэх плей-офф алга болчихсон. Одоо уус баг ширэг шаардлага байхгүй. Зүгээр Тобайс спорт юм ашиг тий. Баг ширэх шаардлагатай плей-офф тоглолт. Тулгаарт Тобайс муу тоглох юм уу? Чамчины үед. Райд арай өндөртэй юу? Муу шүү. Хоёр товшин машин байсан. Андра Тобайс муу тоглож шүү. Муу бол биш. Сайн өөргийн тоглогч. Тэрээс overrated гэх юм биш ч үл дээ ер нь. Авсан цалин бол Overrated. За тий. Тэнэс гэж бодож байгаа шүү дээ. Айгуу сайн үргийн тоглож үзтээ тий. Тийм шүү дээ. Одоо энэ Rudy Gay тэргээд яг нэг за Harrison Barnes гэж үл яа гэм бэл. Авраг авцсан үнийг тэгчих болдго юм бол яа гэм бэл. Ямар ч хэлсэн тиймэрдүү тайпны тоглогч. Боломжийн. Авсан цалин гараад overrated тий. Сэргэлэн байна л да. Суперстарын цалин авсан юм шүү дээ. Сайн байна тий. Зарим нь тэгж чаддаг, зарим нь тэгж чаддаггүй. Авсан байна. Тэр ч бас гоё юм байдаг шүү дээ. Муу багийн л өгч байгаа л шийдвэр байхгүй. Муу баг гэдэг нь ямар үг лээ? Сиксэрсэн. Ямар сандаа Жимс тэгж хэлүүлж байгаа юм тий. Дээрээс нь Тэст сайн үргийн тоглогч бол муу тий. Багт хэрэгтэй тоглогч муу. фүү. Хинбэ. Динченцо. Дүүн чи сая 3-аас кроссовер хийж орж ирж байна. Тэгж байна. Одоо бүр нөгөө өөртөө итгэл нэмээд. Тийм чи. KD зүг багийн лидер гэдэг юм мэдэрсэн. Шууд дайрж мардаг болсон лээ. За ийм байна да. За энийг л харъя. Энд сайн багийн чанар байгаа байхгүй. Кейт байхгүй 13 гэсэн амжилттай. За оноо бол баг зэрэг буурсан байна те. Самбас өнгө бол бас KD авч байгаа. Үгүй шилжилтэн сайжирсан байна. За дамжуулт сайжраад 3 оноо. Багаараа идэв тоглосон байна те. Тийм ээ те. Баг нөгөө Кэдг унахад өгсөн чинь нэг унсангүй шүү тийм ээ. Тийм. Бараг сайн байгаа шүү дээ. Үзүүлэлтийн. Тэгэхээр сайн баг л байна л да. Сайн баг. Гэтэ хуваар харцсангуу бас гайгүй боломжийн байсан. Тэгээд тэр самбарын үзүүлэлт буурж гинэ гэдэг бол ер нь кейд байхгүй болохоор хамгаалалт бас буурдаг л гэсэн үг. Гэтэ бид нар энэ багийг маш хурдан ийм амжилттай болохыг харж шүү. Улирлыг тэргүүлдэг болно. Арайч энэ улирал Detroit тэргүүлнэ гэж яг улирлыг итгэхэд бодоогүй шүү дээ ер нь. Яг улирлыг тэргүүлнэ гэж бодоогүй шүү дээ. Дулгаа. Син баг өнгөрсөн жилээс ихтэй бид нар за энэ бол жоохон аюултай шин баг гаж ижиг гэж ярьж ирсэн. Плей-офф орлоо те. Игчил энээсээ улам сайжрахна гэсэн боловч бүр ингээд лигийг тэргүүлнэ гэж бодоогүй шүү дээ. Син баг Кейдгүүгээ ингэж явж шүү дээ. 13 гэ те. Тэгтэл итгэл төрүүлэхгүй байгаа те. Яг жоохон дутуу байгаа л та. Эсвэл жоо харуулаагүй болохоор магадгүй тэгээд байгаа. Тийм одоо тэгэл плей-офф харуулаагүй. Одоо балчаарлах
юм плей-офф дээр л эхэлнэ шүү дээ. Тэгэл дараагийн аргалмыг хийх хэвээр яг Канахэм байхгүй байгаа үед бусад тамирчид нэлээд олон минут олж байгаа шиг энэ ч гэсэн плей-офф дээр давуу тал болоод орж ирсэн. Гэтэ яг өнгөрсөн жил плей-оффд орцсон тий. Орцсон. 7 тоглолт гаргацсан санагдаад байна. 7 тоглолт гаргацсан баг шүү дээ. Тэгэхээр бас шууд ихний плей-офф дээр 7 тоглолтын уур амьсгал мэдэрсэн гэхээр бас гайгүйж магадгүй. Спортсийнхан бол жинхнээс ангуудаа орох гэдэг шүү дээ. Юм үдцсэн баг тий эднэр бас тий асар олон хожигдоод үдцсэн. Тий. За бас дөрөв тулгын плей-оффд ороод 7 тоглолт гаргаад үдцсэн. Одоо ингээд лигийн шилтгэн байгаад үдсэж байна тий. Дээрээс нь багийн бас нэг соёл энэ бизнес гэдэг багийн нэг өөрсдийнх нь нэг юм байна. Өөрсдийн bad boys-ийн нэг соёл байдаг шүү дээ тий. Ер нь нэг чанга тоглолдог, хатуу тоглолдог тийм үү Сандра? Тэр үл нь байлээ тий. Бага. Соёл байна тий. Соёл баг болгоны өөрийн соёл нь явж л байна тий. Стюарт би Детройтих штэ гэж хэлсэн шүү дээ. Тэр юм байна тий. Стюарт гэлтгэлтэй оролцоод эхэлсэн сайн мэдээ байгаа. Плей-оффд ирэх юм байлээ. Кейдих юу лээ? Кейд плей-оффд ирэх юм шүү лээ. За юу бүгд MVP-г юу хараад байгаа. MVP юу өөрчлөлтөг үлдээ. Өөрчлөгдсөн үү? Вемби нэг ороод ирлээ. Үгүй. Сонсоо. Өөрчлөгднөө. Вемби нэг өөрчлөхгүй гэж өөрчлөгдөж байгаа юм уу? Гэдэг энэ залуу чи өөрөө нэг юм яриад тэгсэн чи нэрээ тийш тэгэл өөрчлөж. Гоо. Юу гэж нэрээ. Энэ яг нэг 7 хоног гэж юу шүү дээ. 7 хоногор өөрчлөлт. Нийт хэд. Яг зөв тийм мэдээлэл гарсан. Вемби өөрөө би яад одоо MVP авах хэрэгтэй вэ гэдэг нэг 3 аргумент. Нэг 7 хоног бол MVP болох бол ямар ч асуудалгүй гэж ярьсан тий. Тэгээ тэр аргумент дээр ер нь ярьсны араас за тэгээ мэдээж Спорс сайн баг. Маш сайн. Хэдэн хоног MVP лаадаг түүсэн бэ гэдгийг бас харна л да бид нар бас тий. Тэр чиг үгүй шүү дээ бас. Анар энэ дээр гэхдээ санал ямар байгаа вэ? Яг хөө зүгээр одоо ингээд иймэрхүү статистик үзүүлсэн тоглогч MVP авах гэх бол энэ би бүр байна. Одоо чинь Патрик Юнг байгаа байхгүй. За 89-аас 90 оны үеэрэл 55% тоглоод 28 оноо дундчлаад 11 самбар 4 блок дундчлаа. Тэгээ MVP-ийн вовт нь 5-д орсон. Багийнхны амжилт нь. Багийнхны амжилт бол яг хоо 1-2 байгааг баг л та. Би бол ингэж би бол нөгөө 1 7 хоногийн юуг бол хизэж боддгоо. 1 7 хоногт нөгөө Стефен Кори 1 7 хоног биш ээ. Удирдлаар нь зүгээр бодохоор ямар санагдаж байна. Гаагүй шээ шүү дээ. Удирдлаар нь бодох биш гэж. Үгүй 1 7 энэ ч бид 7 хоног гарч байгаа шүү дээ. Энийг мартаа шүү дээ зүгээр. Вемби авж байгаа болохгүй гэж. Бололдогт энэ жилдээ шиг юм бол та тийм Вембигийн ярьсан аргументыг сонссноо. За ингэсэн мод байгаа. Ингээд тоглолтын 50% чинь хамгаалтын донд явдаг тий. Тэгээд тэр ингээд аль талдаа тэргүүлсэн тоглогчинд ер нь хамгийн шилдэг тоглогч юм биш үү. Тэгээ энэ одоо хамгаалтын нөлөөгөөрөө би лигт бол одоо хинтээж одоо үнэмлэх үү штэ. Тийм учраас би яагаад MVP байж болохгүй гэж жишээ нь яг ийм аргумент явсан байгаа байхгүй. Тэгээ унгууд ер нь сэтгүүлчид нэрээ одоо яагаад энэ талаас нь харж болдгоо юм ч юм уу нэг иймэрхүү юмнууд яваад тэгээд одоо ингэ нэгт орсон байгаа байхгүй юу. А мэдээж баг бол сайн амжилттай авсан хоцсон явж байгаа тий. Тэнгүүд Вембигийн ярьсан аргумент яг тань ер нь ямар хөө санагдаж ийн л гэж би асуух гэдэг байгаа байхгүй. Гэхдээ би ирээдүйд бол маш олон MVP хүлээж байгааг нь мэднэ. Тэд бол тодорхой. Тий яг одоохондоо бас баг эрхчлээс шууд болчих гээд байна л да. Тийм болохоор энэ жилдээ бол шиг юм болов уу гэж бас бодлоо. За энэ дээр Дрэмд гэр ингэж хэлсэн байгаа байхгүй. Ингээд одоо л ингээд хамгаалч чухлыг ингээ харж байгаа юм уу? Одоо Вемби хийсэн чинь л те. Наа уусаа явдаг л байсан шүү дээ. Тэгээ дээрэс нь яг нөгөө аргумент нь болохоор тэгээд тэр хамгаалтандаа амар сайн байгаа шагналыг чинь defensive player of the year гэд нэрлэлсэн байд юм аа. Гэт бас нэг тийм аргумент яваад байгаа. Одоо нар юу гэж бодож байна? Яг энэ нэг яг фэнүүдийн донд хамгийн тийм одоо popular биш аргумент байхгүй юу? Яг л ихэнх хүмүүс үзэхдээ зөвхөн довтлогоо л үздэг байхгүй. Тэрнээс хамгаалтын нөлөөг дандаа л ер нь орхигдуулдаг шүү дээ. Тэр ч утгаараа MVP юм авахгүй нь тодорхой. Зүгээр би болохоор гэхдээ яг энэ хамгаалтын нөлөө илүү сайтай хоёр талдаа шилдэг тоглогч байсан тоглогч нь MVP аваасаа гэж боддог байхгүй. Аль да тий. Аль авч байсан юм болох шүү байдаг гэсэн үү? Тийм шүү дээ. Майкл Жордан хамгаалтын 1-р багт нэрлэгдээл тэгэл довтлогоон дээр ч гэсэн 30 оноо дундчлаад авч ирсэн нөгөө зөндөө байгаа шүү дээ. Леброны MVP удирдлага үзчихсэн хамгаалтын багтсан байх шүү дээ. Шилдэг хамгаалагч аваагүй болохоос. Тэгэхээр тэр бол мартагдсан биш баха. Тэр бол яг үргэлж бас давхраас байж л байсан зүйл юм болов гэж бодож байна. Зөвхөн довтлогоон дээр нөлөөтэй MVP гэх юм байна. Стив Нэш. Бас цааш тийм байна. Тийм байна. Стефен Кори.
Стефен Кори бас амар хамгаалсан. Гэхдээ багийн хамгаалалт нь сайн байсан гэж амар. Нэгт Phoenix Suns баг хамгаалтын дэ өсөгч байхгүйгээр л тэгэл Нэш 2 жил дараалал MVP авсан шүү дээ. Яг сүүлийн жил нь бол яалтчгүй Кобиг байсан баха. 35 хоног дундчлагдсан. Тий. Нэг жилийн бол хүлэн зөвшөөрж болно. Стив Нэш. Яг тий. Лексийн багийн амжилт 6-аар гарсан. Тийм хоорондоо таарсан. Яг тэгж зүгээр ярьдаг үстэй одоо амьд тийм. Үйлдэл 7-оор гарлаа. 5-аар гарсан юм аа. Тий. Яалтчгүй багийн амжилт нь өссөн байх хэрэгтэй тий. За тэгээд тэгээ аль нь юм бэ? Юу вэ? Шэйдл үү? Тэгээ нөгөө аргумент нь болохоор үргэлжлүүлэлт хийсэн аргумент нь болохоор би наад шээ чинь 4-нд игдсэн шүү дээ гэсэн. Наа багч 4-нд игдсэн шүү дээ манай. Одоо юу удахгүй юу бид нар юугаар харцсан те? Амар гоё сэдв яриад шүү. Хит явчихлаа. Хит явчихлаа. Авах юм бэ? Би шэйл гэсэн шүү дээ. Шэйл юм те? Авах шээ та өөрийнх нь бодлоо. Та шэйл гэсэн шүү дээ. Шэйлэх үү? Шэйл өгнө. Би энэ жилдээ шэйл өгнө. Авах нь бол хамаагүй. Ийг жилдээ угаасаа тэгээд Wemby аягүй аюултай болоод. Одоо ингээд саяны Wotton дээр сэтгүүлчид Wemby-гийн яриаг сонсоод бас бодож үзсэн биз дээ. Унааташ нэрээ 4 нэгтцсэн. Яг зөв би түрүү хэлэх гээд байгаа нэг түүхээ юугаар хардаг байхгүй. За энэ нөгөө финал шалгах магадлалаа эхлээд ярьчих. Тэгээд энэ дараа нөгөө үргэлжлүүлээ орё. Финал шалгах магадлал угаасаа ингээд OKC босс дээр 2 бүсээ тасраа тэргүүлсэн байгаа байхгүй. Тэгээ араас нь яг үнэнгээ хэлэхэд хэдийгээр 4-т яваач гэсэн Cleveland өндрөөлөг чинь бүстэй. Тийм ээ та. Тийм. Энд гэхдээ финалд шалгарах магадлал шүү дээ. Тэгээ чинь нэг бас конференцийн хүчтэй өчгөө нөлөөлж. OKC San Antonio Spurs-тай хамтдах байсан бол бас яах ч тийм. Нэг бүстэйсэн бол тийм. Энэ Detroit байхад авах юм бол Detroit байх гээд байгаа байхгүй тийм. Харин тийм. Detroit-ыг оруулах гээд байгаа. Нью-Йорк орж ирээд байгаа тийм. Тэгэхээр Кэт Нью-Йорк орж ирж байгаа нь жоохон логикгүй явж байгаа байхгүй тийм. Хэцүү шүү дээ. Бөө Бостон, Нью-Йорк 2 дугаар шин таарах гээд чинь энэ дээр Нью-Йорк орж ирээд. Яг энэ бол нөгөө Кэт байхгүйтэй холбоотой. Таараа харин нэг нь л гарах юм чи яах вэ? Хоцсон нэг нь. За тийм ээ. Би зөв хоёулаа гарах гэдэг юм чи. За хоцсон нэг нь гарах учраас байгаа юм байна. Би зөв нөгөө юм дээр нэг юм хэлэх нөгөө бас юу гардаг вөхөр нөгөө MVP ладрыг нийт хэдэн лоног хэн төрүүлсэн бэ гэдэг нөгөө олон хэдэн лоног явсан гэж юм байдаг шүү дээ. Тийм. Тэр аягүй чухал байдаг байхгүй юу? Тэрийг харах юм бол угаасаа шээ илүү байгаа. Тэгээд дээрэс нь би нэг лоногийн гарч ирэх үү шүү дээ. Түрүү жил гэхэд Стефен Кори нэг лоног аягүй сайн тоглоод 40 он аваад орцсон тохиол байдаг байхгүй юу? Нэг лоног. Ахаа энэ та буруу их бодд юм шүү. MVP ладер чинь 7 хоногийн шилдэг биш шүү. 7 хоногийн шилдэг шиг 7 хоногоор 10 хоног ч байд юм аа. Сайн тоглосон, муу тоглосон статистик ингээд юм яа. Тэгээ 2-7 хоног дараалж дорнодын шилдэг тоглож болсон уу гэвэл болсон. Тэр тусдаа авчиж байгаа. Гэтэ MVP ладер дээр шүү дээ. Тухайн 7 хоногтой 8 дугаар 7 дугаар байрлал ингээд зүгээр л нэг барь дэвшсэн үхээс биш шууд тэр 7 хоногтой ладрын ихний 3 мөр руу ордгоо. Хөөе. Миний хэлэх гээд байгаа нь энэ чинь бүтэн одоо удирдлагын туршигчдад юу нэг хин хамгийн их юу тавьсан бэ? Хамгийн рейтинг өнгөтэй байсан байх. Тэр хугацаагаар нь хугацаалвал яг уу. Бас тэгээд бас тэр нь нөлөөлөхгүй л дээ. Гүг. Нэгхэн юунаас болоод нэг үг хэлснээс болоод бас тэгээд шууд саналаа өөрчилчихдэг тийм сэтгүүлч юу тийм байх. Шэйн одоо нэгхэн үг хэлээг байна л да. 21-2 моёр болохоор л дээшээ гарч ирээд. Багийн амжилт байна. Хамгаалтан дөр төж нөлөө. Довхон дээр ч байна. Айгүй довхон дээр ч байгаа. Гэхдээ яг хоо шээ илүү тийм нэг клатч моментууд их байсан баг. Тийм. Би үгүйсгүй л да. Яг бол Wemby угаасаа хүссүүсээгүй бид нар энэ маш олон MVP авахыг харах бах. Тэр тодорхой байхгүй юу? Би одоо хармаар байна. Энэ жилдээ бол би энэ жил хармаар байна гэж. Зүгээр одоо ингээд шээ ч юм уу авах л ахалта. Гэхдээ ингээд Никола Йокич ингээд үзүүлж байгаа статистикэн дээр MVP авахгүй нь бас хайрын л байгаа байхгүй. Трипл дабл дундчлаад 10-10-тэй 26 12 Тэгээ шидэлтийн хувь ингээд efficiency эдэр амар өндөр те түүхэн статистик үзүүлээ яваад байгаа байхгүй. Тэгэл 20 яриасаа ярихдахгүй байна. Өөрөө ч бас нэг ярих байхгүй. Бусд нь бас адилхан сайн байгаад болохоор ялцгүй багийн амжилт нь арай түлхүүл болчоод байна л да. Ер нь бол дөрөвт яваад байгаа нь өөр асуудал. Гэхдээ одоо яг энэ сэдвэрээ ярьдаг нэг хоёр тоглогч байгаа сте. Шэй дээр яригдчихэдэг, шэйцэн юмны хадлаар нээлттэй ярьдаг. Wemby-с би нэг авмаар ингэж ярьж байгаа. Йокич энэ төрлөөс ярихгүй. Одоо тэгэл би 3 авцсан надаа одоо. Лукач гэсэн сүүлийн сар хагас тийм шүү дээ. 2 сар бол All-Star-ын дараа бүр амар тоглоод багийн амжилт нь гэсэн нэр. Тэгээ 3 оруулсан. Яг ярьж Йокич фигүр стон ч гэсэн ер нь бол заавал ярих хэвээр болчихлоо. Тийм ээ. За бүгдээр дараагийн сэдв юу орё? Бус руу гарыг. Асуудал бэлдсэн. Энэ надаас ч ухаантай байхгүй болохгүй шүү анараа гэдэг хэлж байна. Асуудал бэлдсэн үү? Та хоёр зоохондоо за яваарай.
За танаас би дураа асуулт. Хөөе. За асуулт цаанаа ихтэй тэний асуулт. За юу вэ? 8 ч тавьчих тэрийг. Харилч штэ. За Miami Heat багийн манай талын асуулт. за бүх цаг үед Самбрас мөнгө авалтаар тэргүүлдэг тоглогчийг сонгоно уу гинэ. Чи үсэн. Чи өсөн гэж Бэс байгаагүй түүчин дурд байгаа. Бүх цаг үед Самбрас мөнгө авалтаар Miami-ийнх байгаа. тэргүүлдэг тоглогчийг сонгоно уу гинэ. Өнгөрсөн чинь Toronto Raptors-ээс сайхан. Тэрэн дээр боош хийсэн шүү дээ. Морнингийн болоо Крис Бош биш лээ. Алонсо Морнинг хамгийн урдсан та. Хаасламж ихтэй бас аягүй. Гэтэ Хаасл хэдэн жил тоглолоо гэхгүй. Хаасл 20 жил тоглохдоо бүх насаараа тоглож байгаа хэдэн жил хийж ихтэй Хаасламжмаар тоглоог нэг үү. байн баг болцсон. Бэм юм уу? Би бол ихтэй Алонсо Морнинг бас удсан да тий. Брэм болоогүй хаа. Болсон бол Би Алонсо саяхан Морнинг ойрхон болоод ингээ бүх цагийг нэгт бичигдлээ гэдэг мэдээлэл харах байсан баха. би Алонсо Морнинг гэж бодож. Би мэж шиг яг надтай ялцсан мөрсөн. За та тэгвэл Оо та хоёр та. Яг чиний садыг би сонссон. Би бол харин Бэм бол биш баха гэж хэлж шүү. Бэм биш бол Байн биш Крис Бош биш те. биш тий. Бош бол Морнинг юм уу? одоо ах мэдх юм байлгүй дээ. Мэдээллийг худлаа үзье л та юмсан. За. Хааслан. За. Хоёр талаа орж ирж байгаа байм. Нэг рүү орж ирж байгаа. Бэм ер нэг рүү орж ирж байгаа юм. За энэ ч Яалчгүй тэгээд олон жил 20 жил тоглосон. Олон жил бас нэг 5 6 гэж явсараа. Гэтэ итгэхгүй юм тий. Итгэхгүй шүү дээ ерөөсөө. Яаж вэ? Гэхдээ тийм амар одоо гэдэг. Юу хар ажлын мангас шүү дээ. Өөр юм хийх. За. Энэ хараа асуулт нь шүү. Плей-офф одоо гейм 7 баа шүү дээ. Тэрэнд хамгийн олон хоцсон тоглогчийг шүү. Баг биш. Тэгэхээр багаас солиж яваад гейм 7 рүү яваад гэж бол тоглогчд л биш шүү дээ. Бааж яг баг сонгоч магадгүй. Warriors гэдэг ирж байгаа. За юу вэ? Роберт Ори гэдэг нэг аим хүн биш тахаа. Бас байгаа ба. Зүгээр байж байгаа ялцсан. Гэхдээ сайн бодъё. Би л бас 11 аврагын бүгд Тий. Ачста инста зав асуулт байна. Game 7 гэхдээ Bill Russell-ийн үед Game 7 хэр их байсан юм? Тэр үед чинь нөгөө зарим плей-офф тоглож 7-5-аар байсан юм зү. Үгүй 5-аар байсан шүү. Плей-офф 1-2 шат бол угаас 5 байсан. 5 байсан тий. Тий. Энд чинь сүүл 7 болсон. За ингэж бодно л тоо тэгээд. Угаасаа 3 шат аваад авраг үстэй тэр үе чинь. Тийш үгүй олон ч баг. Одоо 30 багч байхгүй үстэй. Байхгүй 3 шат аваад авраг л та. Тэгээд ихнийх нь 5 тоглолттой байна. Тэгээ энэ Тэгэхээр Game 7 баг баха. Тэрнээ сонгооч. Bill Russell-ыг бол хасчихсан дээ. Хоорыг сонгочих юм уу? 7 авраг гэдэг чинь бас зөндөө плей-оффын тоглолт байгаа шүү тий. Тэр Ал Хорфорд гэсэн. Хорфорд байж бас болно. Гэтэ Орыг яриг үзэхгүй санагдаад байна. Өчнөө харин гейм 7 үзээд тэгээд За гейм 7 Орыг гэж зүгээр бод. За би нөгөө хүүхдийн гараацтай гэдээ орчих. За. Зүгээр санал нэгдээл. За зүгээр. Билраас гейм 7 авах. Роберт Ори шүү дээ 7-2. Хорфорд 7-2. 9 тоглолтоор. Ямар хэцүү бэ? Сайн юм биш. Хорфорд бол хамгийн олон гейм 7-д орсон байсан байна. Тийм. Хоцсноор бол тийм нөгөөний тоглолт нь болохоор 9-ээр гэж. Хоцсон гэж бол би бодоогүй зүгээр оролцсон гэж бодсон. Сайн буруу бодсон шүү. Зүг ойлгосон таалгүй тийм амарх юм. За. Яг хоцсон гэж бол Russell юм биш үү угаасаа. Тийм. Хоцсноор бол асуултаа ойлголт. Асуултаа буруу болчихсон шүү. За. Тийм. За дараагаас. Тийм юм бэ. За чи гейм 7-д хамгийн хожигдсан багийн ямар хэцүү юм бэ? За энэ угаасаа Фили 1-2-ын л нэг байлгүүдийг яг уу заяаг нь бодохоор энэ хоёр заяа. Заяаг нь бодохоор гэдэг. Байнгын заяач том амжилт үзүүлдэг ингээд доктортой ингээ түүх мөхийн бодохоор чинь бас Бостон зөрөөд адилхан хожигдоод байдаг гэж болох юм. Алцаад байдаг. Хожил нь их ч гэсэн хожигдол нь бас дагаад их Бостон байж байнга тоглож байгаа юм чинь. Гэхдээ сая муухай хэлдэг. Мач логки зөв. Заяаг нь бодох юм бол гэдэг ямар муухай. Одоо Нью-Йоркийн заяаг бодлоо. Авраг авдгүй заяа маяг бод. Заяагаараа тэр чи яаж хэлцүүлэх вэ? Нэг нь NBA-ийн түүхэнд хамгийн их хожолтой баг. Нөгөө хоёр нь Нью-Йоркийг аврах нэг аврахтай шүү дээ. Дандаа фейлдсэн биш. Тэгэхээр гейм 7 одоо гэж бодож Фили бас нэг бай. 3 төрүүлсэн байгаа. Тэгвэл байна. За Нью-Йоркийг ч 50 тооных л үстэй явцсан. Тийм үстэй. За би бол яг хав тэгж л зүгээр бодлоо. Чи энийг чи өөрөө мэдчих шүү. За Бостон. Бостон юм. Зүг. Бас бас гоё лог. 12 одоо. Чиний баг байж тээ. Бостон биш үү бас айгүй олон хожигдсан. Гэхдээ хамгийн олон гейм 7-д хоцсон баг бол Бостон Celtics юм. Хожигдсон чи бүр 20 заяагүй баг чи юм биш үү? Чиний лог гоё юм байна. Лог чи гоё. Лог шин зүг байхгүй юу? Гэхдээ бас дээгүүр явж байгаа дахгүй хожигдлоо. Чи ихтэй
За яг үг гэдэг Үгүй өөрөө. уусаа мэдхгүй юм гараад ирж байгаа юм чинь. Яа таах хэцүү юм байна. Гой шалт байгаа. Гэхдээ олон лог гаргаж ирэх юм байна. Аягүй хэцүү олон үзэгтэй юм. Тэгээд би анзаарсан сая бүх асуултанд дүүд өгч байгаа шүү дээ. Манай дүгэн л хийж байгаа. Бас танаас ухаантай юм чи. Хаана ухаантай сая таасангүй. За яа таахыг гоорё. За бажаахын бэлсэн асуултыг харцгаая даа. За Will Chamberlain хамгийн ихтэй Юу хий зөв. Уусаа энэ гаг амархан асуулт. Өө юу адаг гэж байна? Баажахаа. би мэдэн шүү дээ. Мэдээ шууд асуултаа шиг хариулт Тийм дээ. Би юу яриад байгаа юм чи. За Boston Celtics-ийн эсрэг тоглолт. Гэтэ энэ одоо нэг тоглолтод 55 сан бүрдчих юу гэсэн үг юм. Айгч өөрөө шидэл өөрөө. багууд одоо бүтэн багаараа л нэг 45 сар байгаа юм байна. Босton ашиг надад цэцлэг өгдөг гэсэн юм. Өөрөө шидэл Boston өөрөө. гэдэг шүү. Boston байж та. Нөгөө тал тэр зургийг харж байгаа 6 нартай цаашаа өсөрж байгаа юм байна шүү дээ. Би л раслаа юм чи. Тэгэхэд гүйцэтгсэн байна шүү дээ. Яа. Тэгэхээр би ойлгохгүй байхгүй энэ одоо Софоно авдаг хүн шүү дээ. яац хүн бэ гэдэг тийм. За 55 оноо авах ямар хэцүү лээ те. За аль тоглогч нь 5-5 гэсэн үзүүлэлтийг үзүүлж байгааг гэдэг. 5 үзүүлэлт 5-аас дээш үзүүлж байгаагүй вэ? байгаагүй вэ. Виктор Вембаньяма, Жамал Тинсли, Julius Erving, Kareem Abdul-Jabbar. Тоглогч нь 5 үзүүлэлтэнд 5-аас дээш үзүүлэлтийг үзүүлж байгаагүй. Үзүүлж байгаагүй. 5 үзүүлэлтэнд 5-аас дээш юм уу? Тэ 5 гарсан 5 үзүүлэлт. Жамал Тинсли чинь үзүүлсэн юм аа. Гэтэ 4 статистик нь 5-аас дээш үзүүлсэн, 5-ыг үзүүлчихлээ. За ботолт ассист оноо самбар ассист бөмбөг алдалт хийчих. Бөмбөг алдалт орохгүй шүү дээ. Бөмбөг алдалт чи худлаач. Бөмбөг алдалт санаа Westbrook Hard бөмбөг таслаж андуур ээжтэй. Андуур ээжтэй. тэгээ блок. Тинсли 5 блок хийсэн болов. Тийс жижиг юм шүү дээ. Вемби бол хийцэн л байгаа. холбогч шүү дээ. Индианагийн холбогч. Тэ? Вемби бол хийцэн л байгаа тий. Вемби бол хийсэн байгаа. Вемби хийсэн. За нөгөөдөл нь Julius Erving байсан уу? Тий. Карим Абдул-Жаббар. Жижиг нав миний дөө жижиг нав. Карим Абдул-Жаббар. Одоо Тинсли гэхдээ нэг ийм стат яваад байдаг. стат яваад байдаг байхгүй би тэрийг мэдээд байгаа. Julius Erving хийх үү? Өрөнгө яах вэ? Харин хийн. Би бол Erving-ийг ийм дээрс мэддэг. Julius Erving. Kareem Abdul-Jabbar. Вембаньяма 5 блок 5 стилтэй хийсэн үү? Бараг Вемби хийгээгүй гэж магадгүй шүү. Та мэдгүй хаа. Одоо өөрөө За та нэг хойлдор юу ч хэлчихгүй. та нэг үг хэлдэг. Би хэлэхгүй байна хаа туслаач. Тэрээс ухаантай болооч хаа. Тийслий чи. Сүртэй болцоо. Хэ бодол солт болоо. Индианагийн холбогч. Тэслич. Тийслий мэднэ л те. Аа за. Тийслий мэднэ л те. Харин яг бас энэ зүг юм болж байна. Overengүүд би тийслийг авчив. За тийслий юм. Тийслий юм. Тооёж. Тийслий. Би өөрөө сонголтоо хийж. Би шүү дээ. Тэнийг авч. Вемби. Хөө. Газаа үзчих. Би бол ахыг дагслаас. За. Kareem Abdul-Jabbar. Вемби хийцэн байна. Тийслий 2001 онд. Julius Erving Тийслий хийсэн байхгүй би. 14 Чисээ нэг дутуу байгаа гэсэн. Биш. Вемби нэг ийм статистик байдаг гэж хэлсэн шүү дээ. Энэ өнөөдрийн асуултууд бол хэвээр Энэ Каримын Карим мэдээж бөмбөг тасалж байгааг байхгүй. бөмбөг тасалт бах те. тасалт хийгээг юм болов. Хэн? Карим нэг дутуу Таслалт хийгээг байхгүй. тасалт дутуу юм те. За. Блок бол одоо Энэ олон тоглолтод орчод байна. Тийм байлээ. Аль нь за quadruple double хийж байгаагүй вэ? Хийж байгаагүй. Хийж байгаагүй те. Квадро дабл хийж байгаагүй шүү дээ. 4 үзүүлэлт нь 10-аас дээш гэхэл 3 нь хийцэн байгаад байгаа. За хин бол хийсэн тодорхой. Хаким хийсэн тодорхой. Хаким бол хийсэн. Хаким хийсэн тодорхой. За мэдээд байгаа. Net tournament. Тэгвэл Kareem Abdul-Jabbar. Баг Карим Би Карим гэж бас Карим гэж тий яг гэж. Карим. Яар сая. Тий. Энийг ч бас нэг мэдээд байна. Адам Робертсон гэж мэдх юм да. Нөгөө тийм бол мэдээд нөгөө хэний нь мэдээд байна. Каримын л мэдээд. Хакимыг л мэдээд байгаа. Net tournament Нөгөө тэрийг Танаа өөр ирсэх шүү. тэрийг бол мэдээд байна. Алдахтаа төвшөрийг Тэрийг мэдээд байна шүү. шүү дээ. Нөгөөх нь бол Адам Робертсон таних байр. хийгээгүй гэхээр Карим л бодогдлоо сая. Тэгтээ Адам Робертсон гэж таних уу? Сайн мэдэхгүй нах. Аваад уулзаагүй юм байна. Өвн хоёрны үеийнх юм байл шүү. Зүгээрээ. За асуулт уссан мó? 3 асуулт. За ер нь бол бүгдээрээ л ер нь надаас нэг тийм ухаан томхтон байхгүй юм биш үү миний дэ. Бүгдээр л алдлаас харсан баг те. Бид хоёр ч хоёр хариулт. Үгүй ер нь баг хариулахгүй л. Надаас модод тусламж авч ийж нэг жоод өгөх юм тэгээд. За юу энэ доктор байсан хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд удирдлагын 24 дахь дугаар хүрлээ. Тэгээд энэ удирдал 82 тоглолт дуусгаад ер нь 13 оноод үлдсэн байна тий. Тэгээд тийм болохоор одоо нэг 7 хоног бол бид бол ярих юм ихтэй бүр нийлэн одоо юунууд маань тодорцсон байх. Бид бол 3 байрлал тодорхойлоод юм. Гэхдээ
Дорнд бол тодорхохгүй тэрүүл мэдчихээн. Дорнд бол яг хамгийн сүүлийн өдөр шийдэгдэнэ. 12-нд улирал дуусаад 13-нд амраад 14, 15, 16-нд плей нэлээд 17 хонд плей. Тэгэхээр их талаар маргааш нь шууд 17-оос илүү 8-аас плей болж байгаа. За тэгэхээр NBA-ийн хамт байгаараа за дээрэс нь манай үндэсний бас дээдлийг маань одоо финалийн тоглолтууд энэ 7 хоногт явагдаж эхлэх юм байна лээ тийм ээ. Тэгээд маш өсөлтөнд болж байна. Тэгээд үнэхээр гой зурлах гарна. гой зурлах баг. Тэнэд бас баяр хүргэе. Энэ жил бас багтаа бас мундаг ажиллаа. Баясаа маань багт баясаад бас баяр хүргэх ёстой NBA Talk-ийн зүгээс. Тэгээд бас энэ багаа бас сайхан өдөртөж бас тэгээд олон жил бас ирээдүйд бас олон жил бас авраг аваараа гэдэг бас ерөөлөг бас. Тэгэлээ. Тийм болоод энэ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг угаад усмаар байна.